үзэг гэж одоо бичлэгээ эхлүүлж. За бунхснаа данаад эзэгж хичээл үзгээд байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ. За нэг юу ном оруулсан байгаа. Тэр ном татаж авч үзсэн үү? Үзэж амжаагүй байна уу? Амжаагүй байна. Өнөөдөр болох тэр метр гохторгоо гэдэг юм. Дэлэг зарагдж байгаа зү. Харагдаж байна уу? За нэг англи ном байгаа энэ. Classic гэдэг Польш эрдэмтний бичсэн. За яг хэвлэгдсэн он нь бол одоо хэдэн он тийм дээ. Нэг 80-ад оны сүүл 90-ад оны ихэрч өнөө анх хэвлэгдсэн тийм ном. Юу нь болох тэр номынх нь нэр болох тэр. За энэ хаана байна? Тэр харагдах нь. За та нар татаад авах дээр харагдах. Номын нэр бол Introduction Functional Analysis and Applications гэсэн. Функционал анализын удирдгал ба түүний хэрэглээ гэсэн тийм ном байна. За тэгэхээр энэ функционал анализ гэж юу юм бэ гэдгийг эхлээд ярьчих. Дараа нь хичээлийнхаа тухай. За эхлээд тэр нэг хичээлээ яах вэ? Хичээл яаж явагдах вэ гэдэг зарчмаа эхлээд ярьчих тийм ээ. Дараа нь юу руу гарах. За тэр хичээл бол үндсэндээ энэ өгөгдсөн юугаараа явна. Номын дагуу яриад явна. За тэгээ номын дагуу яриад явах дээр би англи ном дээрээс шууд зэрэгцүүлээд хажуудлан тайлбар хийгээд зааж зөвлөх юм хийлээд за тэгээд монголоор хажууд нь зурж өчих томьёолох юмнууд байвал тэрийгэ бичээд ингэ явчихнаа. За тэгэнгүүт та нарт бие даалт өгөх хичээл болгоны дараа сэдв болгоны дараа бие даалтын бодлогууд байгаа. За тэр бие даалтын бодлогуудыг өгч чинь бие даалтын бодлогуудыг бол би ерөнхийдөө чиглэл өгнө. Ямар чиглэл өгөхдөө тухайн бодлогуудыг утгын цагаан тайлбарлаад өгнө. Ийм бодлогууд байна. Энийг олох юм байна, тийм харуулах юм байна. Ийм батлах юм байна гэдэг. За тэгэхээр эхэндээ бол хэдүүлээ жоо хурдан явахгүй. Ягаад гэвэл энэ бас нөгөө жоохон абстракт учраас шууд тэрнлөө орох дээр эрдийн нөгөө математикийн центр дээр байж байсан шиг тийм амархан явахгүй гэж магадгүй. Тийм учраас хэдүүлээ жоохон удаа явна. За нэг 3-7 хоног 4-7 хоногийн дараачаас бол жоохон шахаж эхэлнэ. Өөрөөр нэг агуулга маань их тэгээд хугацаа бага байгаа. Тийм учраас бол нэг 4-7 хоногийн дараачаас нь жоохон шахах байдалтай өөрөөр бол даалгавар ихсэн. За миний ярих юм нэлээ хурдсан гэсэн үг. Ярих нь нэлээ хурдсаад тиймэрхүү байдалтай явагдана. За тэгэхээр өөрөөр эхний 4-7 хоногод нэлээ хаажуухан нэлээ бага хэмжээний юм ярих учраас энд эхний эдийн хичээл дээр бол яг нь маш хоцорлоггүйгээр маш сайн ойлгоод жишээнүүдийн сайн ойлгоод бодлогуудын сайн бодоод явчих хэрэгтэй. За тэгээд ерөнхий явах зарчмын дээр. За тэнгуүтээ хоёрдугаар яг хөөхтэй тэр бие даалтын бодлогууд өгнө гэж юм тийм үү. За тэр эхний 2-7 хоног бол бие даалтын бодлогуудыг хүмүүсээр өөрсдөр нь яриулахгүй. За та нарт бод гэдэг өгчөөд ерөнхийдөө би бодлтыг чи хараад за дараа нь нөгөө бодлтууд дээр чинь тайлбар хийх байдлаар явна. За 3-7 хоногоос эхлээд яах вэ гэхээр 3-7 хоногоос эхлээд гэрийн даалгавар өгөөд за тэгээд дараагийн 7 хоногт нөгөө даалгавар нэг хүнд даалгавар өгөөд бусд нь бол яах нь даалгавар юу гэхийг харж байгаа учраас бас зэрэгцээд юм хийн штэ. Зэрэгцээд юм хийн. За тэнгуут нөгөө гол нэг хүнд товлоод өгчгөөр нөгөө хүмүүс маань яхаа өгөхтэй дараагийн хичээл дээр нөгөө даалгавраа одоо энэ дэс нэг лекцийн цаг семинарын цаг яваад байгаа шүү дээ. За тэгвэл лекцийн цаг дээр би ярьдгаар ярьчихна. Би бол онлайн агуулгыг яриа явчихна. За семинарын цаг дээр яхаа өгөхтэй нөгөө даалгавар авсан хүмүүс маань юугаа ярих юм? Бодлогуудаа ярих юм. Бодсон бодлогуудаа ярина. За тэгээд зөв байвал зөвийг яриад алдаатай байвал алдаагийн засаад ийм зарчмаар явна. За тэгэхээр эхний 4-7 хоног ерөнхийдөө та нар нэлээд ачаад багтаа байна. Тэрнээс эхний хоёрт бол бүр нэлээд ачаад багтаа байна шүү. За ерөнхийдөө даалгавар хийх нь хийн мэдээж. Гэхдээ нэг харьцангуй яг гоохонд тулсан их даалгавар бол айгүй байна гэсэн үг шүү.
Хэцэн тэгэл болохын болоо болохгүйг нэдүүлээд хамтарч хийгээл яваад. За тэгээд 2-7 хоногоос хүмүүс даалгавар авч ихтэн 4-7 хоногоос болвол нөгөө лекц маань нэлээд ихсээд бидалтын бодлогууд бас давхар ихсээд яваа. За тэгэхээр өөрөөр хэлбэл эндээс ачаалал нэлээд нэмэгдэх шүү те. За тэгээд хичээл бол ер нь 12 сарын сүүлээр дуусчих шүү гэсэн. 12 сарын 20-нд эднэр нөгөөс юу веб хаагдана. Гэхдээ тэрнээс өмнө дуусах хэрэгтэй. 12 сарын 21 байсан хэдэн байсан. Тэрнээс өмнө дуусах хэрэгтэй. Тэрнээс өмнө яг хэд өдөр нь байна хэдүүлээ тэгэл тэр нь тулгаал дуусгаал. Тэгэл нөгөө явцынхаа юугаар дүнгээ гаргана да. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ функционал анализ гэдэг хичээлийг бол ер нь бол математикийн чиглэлээр, онлайн математикийн чиглэлээр магистр доктор сурж байгаа улсууд ер нь бол заавал үзсэн байх ёстой хичээл болдог. Заавал үзсэн байх ёстой. Ягаад гэвэл энэ анализийн чиглэлийн хамгийн анхны абстракт хичээл. За тийм учраас тэрийг заавал үзчихэж нөгөө дараагийн шатны судалгаануудыг хийхэд бол энэ огторгоо энэ дээр бах огторгуул ярина л да. Огторгуул дээр чанарууд л ярина. Гэхдээ тэднийг сайн мэддэг байжаач нөгөө дараагийн ажиллагаанууд маань явагдана гэсэн. За тэгээд үндсэн хичээл рүүгээ ороод хэдүүлээ. Ер нь яах юм бэ? Ерөнхий зарчмыг бол сайн тайлбарлалаа тийм үү? Манай хичээл маань ингэж явагдана гэдэг. За тэгэхээр хэдүүлээ функционал анализ гэж хичээл. Functional analysis. Ийм хичээл үзэх гэдэг шүү дээ. Functional analysis гэдэг хичээл. За энэ хичээл бол ерөөсөө юуны үргэлжилт юм бэ гэхээр та нарын бакалаврын түвшинд үзсэн математик анализ. Математик анализ. За комплекс анализ. Гэдэг хоёр хичээлээр шууд үргэлжлэл. За мэдээж холбоотой хичээлүүд бол нөгөө дифференциал тэгштгэл. За тэгээд юунууд орж ийн те дифференциал тэгштгэл орж ирнэ, тухайн уламжлалт тэгштгэл. За тэгээд өөр одоо нөгөө бүрийн хувиргалт, бүрийн анализ гэх те тухайн уламжлалт тэгштгэл гэдэг гэсэн. За эднэртэй бол энэ хичээлүүдтэй мэдээж шууд холбогдно. За тэгэхээр математик анализ гэдэг хичээл ямар хичээл байсан бэ гэхээр одоо хэдүүлээ дүгнээд өрлөө функционал анализ гэдэг юу болох гэдэг юм бэ гэдгийг үзэх гэдэг. Математик анализ гэдэг хичээл юу байсан бэ гэхээр ерөөсөө бодиттой олонлог дээрх тийм үү? Бодиттой олонлог дээр. За бодиттой олонлогийн n хэмжээст. Өөрөөр олон үсгчийн функц гэсэн. Бодиттой олонлог дээрх функц болон бодиттой олонлогийн n хэмжээс докторгуудах функцуудын шин чанарыг судалгаа хийсэн. Функцуудын шин чанар. Функцуудын шин чанар. Энэний тухай үзсэн математик анализ гэдэг хичээл дээр. Бодиттой олонлогийн RN буюу Euclid докторгоо гэж нэрлэгддэг. За тэгээд тэр хоёр дээрх функцуудын шин чанарыг судалдаг ийм хичээл математик анализ гэж. За комплекс анализ гэдэг хичээл болох төр. За комплекстэй олонлог. За бүр цаашлах юм бол комплекстэй олонлогийг бас n дэх аваа тийм үү? Басад адилхан Euclid докторгоо үүснэ n хэмжээст комплекс докторгоо. За энэ дээрх комплекс функцуудын шин чанарыг судалдаг математикийн салбарыг бол комплекс анализ гэж нэрлэдэг. За энэ математик анализ гэдэг юуг бол яг юунууд дээр real анализ, калкулус гэх мэтээр бол бас өөрөөр нэрлэх юмуд байдаг. Гадаадын нөгөө ихтэй сургуулиуд бол калкулус гэх. Манайд бол тэр математик анализ гэдгээр яригдээс сурцсан учраас тэрүүгээр яриад байгаа. Ер нь бол real анализ, калкулус гэдэг юугаараа бас яригддаг. Бодит төвсгчийн функц анализ гэж бас яригддаг. Real анализ гэдэг бодит төвсгчийн функц анализ гэдэг. За тэгээд дараа нь комплекс төвсгчийн функц анализ гэдэг. Ингээд өөрөлдвөл энэ хоёр анализ байна. За тэгвэл одоо яах гэж байна? Функционал анализ гэдэг юм яах гэж байна гэхээр одоо эднийг доош нэгээд шууд өргөдөх гэж байна. Одоо энэ огторгонууд байгаа дээ шүү дээ. Энэ огторгонуудын ерөнхий нэг том огторгоо. За x гэдэг том огторгоо. Одоо эднэр дээр байдаг ерөнхий чанаруудаар нь нэг тийм x гэдэг огторгоо томьёолоод энэ x гэсэн огторгоо дээрх функцийн шин чанаруудыг судлах. X гэсэн огторгоо дээрх функцийн шин чанаруудыг судлах. Энэ x огторгоо яах вэ гэхээр бидний мэддэг энэ бодиттой олонлог, комплекстой олонлог, за тэгээд RN, CN эднийг бүгдийнх нь яах вэ? Шин чанаруудыг ерөнхийд нь багтаасан өөрөлдвөл ерөнхий огторгоо гэсэн. Ерөнхий шин чанартай огторгоо. За тэр ерөнхий шин чанартай огторгоо дээрх функцуудыг судалж гин гэдэг бол энэ математик анализ, комплекс анализ хоёр дээр бидний үздсэн зүйлсийг яах вэ? Өргөдгөөд илүү том хэмжээний том судалгаа хийхэд зориулагдсан математик үзэж гин гэсэн үг байхгүй.
математик анализийн судалгааны объект нь бол их жоохон байсан. Зөвхөн R-ийн дээр ярьж байсан. Комплекс анализ бол зөвхөн CC-ийн дээр ярьж. За тэгвэл одоо бидний ярьж байгаа функционал анализ гэдэг хичээл бол ерөнхий огторгуу дээр. Ерөнхий огторгуу дээр ярьдаг. Ерөнхий чанартай. Ерөнхий чанартай огторгуу дээрх функцуудын шинж чанарыг судалдаг математикийн салбар юм байгаамаа. За тэгэхээр бидний өнөөдөр үзэх гээд байгаа метрик огторгуу буюу хэмжээс огторгуу гэдэг бол бидний нөгөө саяны ярьдаг энэ RNC нэгцэн энэ нэг зүйл биш үү? RNC нэгцэн. Өөрөлд эднэрийг бүгдийг яах вэ? Дотроо агуулж байгаа гэдгийг цаана ойлгож байгаа. Тэгээ энд байдаг шинж чанарууд дээшээгээ бүгд л явна. Бүгд агуулгадал юм. Тэр өөрөлд энэ математик анализ, комплекс анализ хоёр дээр бид нэр илүү тухайлж илүү нөгөө нэг юу гэдгийг одоо бид нэг ийм нэг том огторгуу дотор юм ярих гэж байна гэсэн үг шүү дээ. Тэгвэл энэ RN гэдэг чинь энэ дотор байсан нэг жижиг юм баггүй. Энэ жижиг юм дотор судалгаа хийжсэн гэсэн үг. За тэгвэл CCN гэдэг чинь болохоор RN-ийг агуулсан нэг юм дотор судалгаа хийжсэн гэсэн. Тэгвэл одоо энэ хоёрыг агуулсан бүр илүү том юм дээр том ерөнхий огторгуу дээр судалгаа хийдэг. Тэрний функцийн огторгууг судалдаг. Тэр огторгуунууд дээрх функцийн шинж чанарыг судалдаг. Математикийн салбарыг бол функционал анализ гэж нэрлэдэг. Функционал анализ. Өөрөлд функцийн анализ гэсэн үг тийм үү? Орчуулах юм бол функцийн анализ. Энэ эрүүл математик анализ гэдэг нь бол бодит төвсгчийн функцийн анализ. Комплекс анализ гэдэг нь комплекс төвсгчийн функцийн анализ. Одоо энэ бол функцийн анализ буюу ерөөсөө ерөнхий чанартай огторгуудаар байдаг функцуудын шинж чанарыг судлах юм аа гэж ойлгогдож байна. За энэ функционал анализ гэдэг хичээл бол ийм учиртай хичээл шүү. Тань ийм яригдах юм, ийм явах юм аа гэдгийг ойлгоорой тий. За тэгээ ном маань бол энэ Крайсик гэдэг энэ юуны пош эрдэмтний зохиосон ном байж байгаа. За тэгээд энэ номон дээр бол ерөнхийдөө нөгөө би яагаад энэ номыг сонгож авсан гэхээр өөрөө яг энэ номноос функционал анализ бас үзэж байсан нэгдүгээр, хоёрдугаар бас их хялбар бичлэгтэй уншихад амар. За тэгээд их юу сайтай жишээ бодлогууд сайтай, жишээнүүд их сайтай, бодлого нөгөө бие даах бодлогууд их сайтай, олон бодлоготой. Тийм учраас зөв энэ номыг сонгож авсан шүү. За өнөөдрийн хичээлийн гарчиг бол энэ метрик огторгуу гэж, метрик спейс гэж, метрик огторгуу. За метрик огторгуу бол бид нэр хэмжээс огторгуу гэж нэрлэдэг. Энэ метрик огторгууг дээр ярьчихад бол метрик спейс гэдэг нь ойлгочоод бүр метрик огторгууг яриад явахад буруу зүйл байхгүй. Заавал хэмжээс огторгуу гэх ярих шаардлага байхгүй. Хэмжээс огторгуу гэхээр нөгөө яг энэ хичээлдээ бол хамаагүй. Гэхдээ бол бид нөгөө мезур гэж бас нэг ойлголт байдаг. Хэмжээс гэж. Тэгэхээр мезур спейс гэдэг нөгөө мезур гэдэг энэ хэмжээс энэ метрик хоёр холилдчих гээд байдаг учраас хэмжээс огторгууг үгнээс нэг жоохон татгалзаад ерөөсөө метрик огторгуу гэдгээр яриад явчихад болно л гэж би зөв бодож байна. Яг нөгөө Монгол руу орчуулсан орчуулгын өөр яг нэг тогтсон хэллэг хэмжээс огторгуу гэж ярих нь ярьдаг л байсан л та хуучин болоод. Гэтэ тэр нь болохоор нөгөө шууд юутайгаа яаж өгөхгүй учраас мезуртай хэмжээс одоо мезур гэдгийг бас хэмжээс гэж орчуулдаг байхгүй. Гэтэ тэрнтэйгээ холилдчих гээд байдаг учраас за энийг бол метрик огторгуу гэдэг нь ярина гэж. За тэгэхээр метрик огторгууны тухай одоо хамгийн гол ойлголтууд. За тэгээд тэрэн дээр бид нэр юу судлах юм бэ гэдгийг бол одоо яг энэ дээр харагдаж байгаа энэ хэсэгт бол ингээд тайм байдлаар бичээд өгсөн байж байна. Метрик огторгуу гэдэг бол энэ метрик тодорхойлогдсон тийм x гэдэг олонлог байна гэж. Тийм метрик огторгуу гэдэг бол метрик тодорхойлогдсон тийм x гэдэг олонлог байна. За метрик гэдэг нь бол энэ нь бол хос цэгүүдийн хоорондох зайтай шууд холбогдно гэж. Any pair of elements гэдэг яг хос элементүүд гэсэн үг шүү дээ. Хос элементүүдийн хос цэгүүдийн хоорондох x-ийн хос цэгүүдийн хоорондох distance гэдэг чинь зай тийм ээ. За зайтай шууд холбогдно. Өөрөлд ер нь бол зайн тухай ойлголтыг илүү ерөнхийлж өгсөн гэсэн. Зайн тухай ойлголтыг ерөнхийлж өгөөд илүү өргөн утгатай болгоод метрик гэж тодорхойлчих. Метрик гэдэг. За тэгээд тэрний юу бол бидний нөгөө үндсэн энэ метрикийн тодорхойлохтой бол аксиоматик чанараар тодорхойлогдсон аксиомууд нь аксиоматик чанар гэж байна. Аксиоматик гэж байна тий. За тэгэхээр аксиомууд нь болох дээр хаанаас гарч ирдгүү гэхээр бидний мэдих бодит тоо шулуун болон комплекс автогатаар байдаг үндсэн цэгүүдийн хоорондох зайн үндсэн чанаруудтайгаа шууд уялдаж тэндээс гарч ирдэг юм аа гэж. За тэгээд яг үүнтэй холбоотойгоор юу болов ерөөсөө
нөгөө метрик огторгон үндсэн чэнүүд болвол нөгөө бидний мэддэг энэ бодит тоо шулуун болон комплекс автгаа өөрөө хамгийн энгийн жишээ шууд болчдөг. Ягаад гэвэл угаасаа энээс үүсэлтэйгээр энийг гаргасан учраас тийм үү. Хамгийн анх математикчд бол яаж гаргаж ирсэн гэхээр мөн энийг бол функционал анализын тухай ойлголтыг хамгийн анх гаргаж ирсэн эрдэмтэд нь бас Польшийн эрдэмтэд байдаг. Банах гэж Польшийн том эрдэмтэд юм би. Кристиан Банах гэдэг баха. Би яг ногийн санахгүй Банах гэж том эрдэмтэд юм би. За энэ Банах гэдэг нөхөр бол яасан гэхээр энэ нөгөө юун дээр байсан бодит тоон олонлог болон комплекстэй автгаа дээр байсан ерөнхий чанаруудыг ерөнхий байдлаар томьёолоод тэрүүгээрээ яг метрик гэдэг зүйлийг тодорхойлоод явчвал энэ шинэ огторгоо байгуулагдах юм биш үү, шинэ том огторгоо байгуулагдах юм биш үү гэдэг санаагаар анх энэ метрик огторгоо математикийн шинжилгээнд оруулж ирсэн гэх юм аа. За тэгээ бид нэр энэ ингээд метрик огторгоо за энэ луг харъя. За энэ дээр бол ингэсэн байна. Энэ калкулус гэдэг нь бидний сайн энэ математик анализ хийлээд байгаа тийм. Математик анализ дээр калкулус дээр бид нэр бодит тоон шулуун дээрх функцуудыг судалсан гэж байна. Бодит шулуун дээр тодорхойлогдсон функцуудыг судалж ирсэн. За тэгвэл тэнд бол бид нөгөө хоёр цэгийн хоорондох зай гэдэг ойлголтыг юу гэж ойлгодог вэ? Гэхдээ x-с 1 эргийн модуль гэж ойлгодог шүү дээ, тийм үү? Хоёр цэгийн хоорондох зай гэдэг бол x-с 1 эргийн модуль. За тэгээд энэ дээр нөгөө 2 6-аар өгсөн байна. Одоо 3 8 гэдэг хоёр цэгийн хоорондох зай бол 3-аас 8-ыг хасаад модуль авчихна. Тийм 3-аас 8-ыг хасаад модуль хасагдав болоод хасагдав модуль 5 гэдэг энэ хоёр цэгийн хоорондох зай бол 5. За энэ ч 2 удиргаа тоо байна. 1.7 хасах 2.5. За 1.7-оос 2.5-ыг хасах дээр нэмэгдээд тэгээд 4.2 гэдэг. Өөрөлд хоёр цэгийн хоорондох зай. Өөрөлд хоёр цэгийн хоорондох зайг бол бодит тоон юм дээр бол x-с 1 эргийн модуль гэдэг тэмдэглэжтэй. Энийг бол хоёр цэгийн хоорондох зай гэдэг ингээд аваад шүү дээ. Distance гэдэг нь d явж байгаа шүү. Distance гэдэг бол зай гэсэн үг тийм англи. За хавтгай дээр бол юм байдаг. За тэгээд өөрөлд бид нөгөө абстракт огторгуу дээр энэ ойлголтыг оруулж ирэхийн тулд бид нэр одоо нөгөө модулийн үндсэн чанаруудыг л энэ авчиж байгаа байхгүй. Үндсэн чанаруудыг аваад тэгээд тэр үндсэн чанаруудын цаана модуль дээр шууд биелнэ. За тэгээд өөр бас янз бүрийн юмнууд дээр биелдэг тийм онцгой тэр чанарууд байгаад байгаа. Яг ерөнхий маш сонирхолтой математикийн хувьд маш ач холбогдолтой хэрэгтэй чанаруудаа түүж аваад тэрийг аксиоматик байдлаар метрик болгож тодорхойлж байгаа. За тэгээд шийдвэрлэл тодорхойлт руу гарч. Метрик огторгоо ба метрик гэж энэ definition metric space and metric гэж тийм өөрөлдвөл метрик огторгоо метрикийн тодорхойлт. За метрик огторгоо гэдэг нь за шууд тодорхойлтоор яг детальчлаар орчуулаад явъя гэдэг. Метрик огторгоо гэдэг нь metric space is a pair xt гэж тийм үү. Метрик огторгоо гэдэг бол xt гэсэн хос юм а гэж байна. Хос юм а. xt гэсэн хос. Өөрөлдвөл x гэж нэг олонлог байна. X is set гэж байгаа тийм where x is set. X бол нэг олонлог. За d бол d is a metric on x гэж. d бол x дээрх метрик. За өөрөөр хэлбэл одоо энэ гэсэн o гэдэг нь бол өөрөөр хэлбэл эсвэл гэсэн үг шүү дээ. Эсвэл гэсэн үг. Тэгээ distance function гэдэг нь зайн функц. X дээрх зайн функц юм аа. За гэхдээ тэр функц нь тодорхой x дээр тодорхойлогдно. Өөрөөр хэлбэл нөгөө ямар ч d гэсэн авахд x гэж хоёр зүйлээр тодорхой x y гэсэн хоёр элементээр тодорхойлогддог учраас одоо нөгөө ямар чанаруудыг хангах хэрэгтэй юм бэ гэдэг нь such that for all x y z гэдэг нь d x олонлогийн дурын x y z-үүдийн хувьд энэ дараах чанаруудыг хангадаг байна гэж. Such that гэдэг нь нөгөө яг тийм байна гэдэг тодорхой юугаар тодорхойлж өгч байгаа юм шүү дээ. Нөгөө d-гээ илүү тодорхойлж өгч байгаа юм. За m1 гэж энэ метрикийн нэгдүгээр аксиом явж байгаа. Эднийг одоо аксиоматик чанар гэдэг тийм. Нэгдүгээрт нь d нь бол бодит утгатай. Real value гэдэг нь бодит утгатай. За хоёрдугаарт нь төгсгөлөг. Тэгээд non negative гэдэг нь сөрөг биш гэсэн. Сөрөг биш. Өөрөлд d x гэх нь дандаа тэгээс их юм уу тэнцүү байна гэсэн үг шүү дээ. Тэгээс их юм бол тэнцүү байна. Өөрөлд юу байж болохгүй, сөрөг утгатай байж болохгүй, комплекс утгатай байж болохгүй тийм. Бидний мэддэг тэгээд төгсгөлгүй гэсэн утга авахгүй гэсэн. Төгсгөлгүй гэсэн утга авахгүй. За. Хоёрдугаарт нь хоёр цэгийн хоорондох зай тэг байх. If and only if гэдэг нь бол гарцаагүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл гэсэн үг тийм. Гарцаагүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь x y2 давхцах явдлаа гэж. Өөрөлд dx y нь тэг байх. Одоо бид нэг энэ тэг байх.
Гарцааг өгöd дээр нөхцөл гэдэг ингээд хоёр талаас сум тавиад бас бичдэг шүү дээ тийм үү. Тэгэх юм бол энэ тэг байна гэдэг бол x y 2 давхцнаа л гэсэн. Өөрөөр хэлбэл хоёр цэгийн хоорондох зай тэг байна гэдэг чинь яах вэ? Хоёр цэг давхцна гэдэг. Бидний нөгөө эрдийн нөгөө интуис дотор байдаг аналогоор ерөөсөө тэр ойлголтоо аваад ирж байгаа гэсэн үг шүү дээ. Хоёр цэгийн хоорондох зай сөрөг байна гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хасах зай ихтэй чинь ойлголтч өгөхгүй байгаа. Тэр бол нэгдүгээр чанар явж байна. Хоёрдугаарт нь хоёр цэгийн хоорондох зай тэг байна гэдэг бол одоо нэг цэгээс нөгөө цэг рүү явах шаардлагагүй гэсэн үг шүү дээ. Хэрвээ ингээд нэг цэгээс x гээд цэгээс y гээд цэг рүү ингээд тодорхой замаар ингээд яваад очижлээвэл энэ лөө очижээвэл эн чинь мэдээж энэ хоёр цэгийн хооронд зай байна гэсэн ойлголт болчиход шүү дээ. Зай байна. За гэхдээ хамгийн богино зай гэж байгаа тийм үү? Богино зай. За тийм учраас өөрөлд бидний нэг зай гэдэг ойлголт дээр байдаг, интуицээр байдаг зүйлсийг л авч тавиад шүү. Нэгдүгээрт нь эерэг байх хэвээр, сөрөг биш байх хэвээр, бодит байх хэвээр. Хоёрдугаарт нь тэг байх юм бол нөгөө хоёр цэг заарн хоорондоо давхцаж явах хэвээр. За тэгээд гуравдугаарт нь m3 нь x-ээс y хүрэх зай, y-ээс x хүрэх зай хоёр тэнцүү тий. X-ээс y хүрэх зай, y-ээс x хүрэх зай хоёр хоорондоо тэнцүү. Өөрөлдвөл x-ээс y рүү ямар зайтай байдгийг y-ээс x рүү яг л тийм зайтай байх хэвээр. Хоёр цэгт өөрөлдвөл энэ хоёр нэг юу байна гэсэн үг тий. Энэ дээр симметр гэж бичсэн байна. Симметр гэдэг чинь бол яг тэгшимтэй гэсэн. Тэгшимтэй. Өөрөлдвөл зай гэдэг ойлголт бол тэгшимтэй байх хэвээр маа гэж. Тэгшимтэй байх хэвээр. За тэрнийг чухалчилж өгсөн байна. Тэгшимтэй байх хэвээр. За 3 дугаарт нь. За 4 дугаарт нь. За 4 бол маш хүчтэй чанар, маш хүчтэй чанар. Бидний мэддэг гурвалжны тэнцвэрс байдаг тийм үү? Гурвалжны тэнцвэр биш. Гурвалжны тэнцвэр биш. Энэ А B урттай, энэ B урттай, энэ C урттай байх юм бол нөгөө А дээр нэмэх нь B-ийн урт нь заавал C-гээс их байдаг. Ийм чанар шүү дээ тийм үү? Хэрвээ тэнцчих юм бол энэ гурав давхцаад нэг шулуун дээр орох болчихно. Тэгэхээр ирсэг байх хэрэгтэй. Гурвалжны тэнцвэр шүү. Та нар дунд сургуулиасаа геометр дээр үзчихсэн тэнцвэр биш тийм үү? За тэрийг одоо энэ дээр бол тэнцвүүдэд тавьсан байна. Тэнцвүүдэд тавьчих юм бол ирсэг байна гэдээ бид нэр 50 сая хэллээ шүү дээ гурвалжны тэнцвэр. Хэрвээ энэ чинь тэнцүү байх юм бол яах вэ? Нөгөө А нэг ч Б нэг ч А Б-гийн нийлбэрийн цэтэйгээ тэнцүүгээд ингээ нэг шлуун дээр орчих байхгүй нөгөө энэ гурван оройн цэг маань нэг шлуун дээр. За тэгвэл энэ ч тэнцүү гэдэг ойлголтыг бол бас л цаана тийм ойлголт явж байгаа шүү гэдгийг тийм ойлголт явж байгаа шүү. Өөрөлдвөл x y z гэсэн 3 элемент 3 point 3 элемент тийм 3 цэг нь нэг шулуун дээр орсон гэдэгтээ ижил ойлголт цаана явах юм аа гэж. За энэ дөрөв агсан байна. Энэ дөрвийг бол бид нэг одоо ингээл ямар нэгэн юу өгдөөд олонлог өгдөөд тэн дээр ямар нэгэн D гэсэн зайг хоёр цэгийн хоорондох зай гэсэн ойлголтыг тодорхойлоод тэр нь энэ дөрвийг хангаж байх юм бол бид нэр яах нь түүнийг метрик гэж нэрлэх юм шүү дээ. Метрик гэж нэрлэх. Тэгээд тэр XD D-гээ метрик гээд XD гэсэн хосыгоо болохоор метрик огторгуу гэж нэрлэж байгаа. D-г метрик гээд D-г метрик гэж нэрлэнэ гэж тийм метрик. XD-г болохоор метрик огторгуу. Метрик space гэж нэрлэнэ гэж шүү дээ. За тэгэхээр ерөөсөө бид нэр энэ дүрийг л одоо маш сайн яах хэрэгтэй гэсэн. Тогтоож авах хэрэгтэй. Энэ дүр бол бидний интуицд байдаг эрдийн л ойлголтууд байхгүй. Нэгдүгээрт нь бол сөрөг биш байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь тэг байх юм бол тэр хоёр цэг давхцах хэрэгтэй. Гуравдугаарт нь тэгшимтэй байх хэрэгтэй. Өөрөлдвөл x-ээс y хүрэх зай, y-ээс x хүрэх зай тэнцүү байх хэрэгтэй. За дөрөвд нь бол нэг гурвалжны тэнцвэр шиг дээр хэлж чинь тийм үү. Өөрөлдвөл хоёр талынх нь нийлбэр нөгөө талаасаа их байх хэрэгтэй гэдэг. Их байх хэрэгтэй. За энэ бол нөгөө одоо бид нар энэ ч ганцхан нөгөө А дээр нэмэх нь Б цэгээс их гэдэг байгаа бол нөгөө гурван дээр нь биелнэ шүү дээ тийм ээ. Одоо Б дээр нэмэх нь С чи яах вэ? Бас А-гаас их юм уу тэнцүү байна шүү дээ тийм үү. С дээр нэмэх нь А чинь бас Б-гээс их юм уу тэнцүү байна. Өөрөлдвөл энэ гурван дээр нь биелнэ шүү. Энд өөрөөр x y z-д ямар нэгэн шаардлага тавиагүй шүү дээ. Тодорхой шаардлага тавиагүй. Тэгэхээр дурын 3 элемент дээр биелнэ гэдэг чинь x-ээс y хүрэх зай, x-ээс z хүрэх зай, z-ээс y хүрэх зайнуудыг ингээд авахд энэ гурвалжны тэнцвэрлж байгаа. Одоо ингээд саяныхыг 6-аар авах юм бол ийм байхгүй. Нэг нь x, z-ийг энэ ч z гэд 3 элемент байна. Энэ 3-ыг хооронд нь холбочгоор энэ зай чинь бол нэг dx y гэж байна. Энэ зай чинь болохоор dy z чинь энэ чинь болох дээр dx z чинь.
Энэ 3 зай дээр нэг гурван тэнцвэрч биелнэ гэдэг байгаа байхгүй тий. Гурван тэнцвэрч биелнэ гэж хэлээд байгаа. За. Энд ч зурцсан байна тий. За нөгөө x, y, z гэсэн 3 элементтэй аваад нөгөө x-ээс y хүртэлх зай бол dx, y-ээс z хүртэлх зай бол dz, x-ээс z хүрэх нь dx, z гэдэг. Ингээд энэ одоо хоорондох зайнууд нь бол энэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бидний нөгөө эрдийн геометри, элементар геометри. За энэ дээр бол бичсэн байна. Тэгээ name in triangle inequality гэдэг гурван тэнцвэрлэгч гэдэг нэршил нь бол элементар геометриэс гарч ирж байгаамаа. Элементар геометриэс мотиват гэдэг нь яг тэндээс гарч ирж байгаа. Тэндээс мотивац гэдэг чинь бол яг идэвхжүүлэлт сэргээх мэйгээр хэлэх үг шүү дээ. Гэтэ тэндээс гарч ирж байгаамаа. Тэгээд энийг 6 дээр харууллаа гэж юм тийм ээ. 103 дээр харууллаа гэж. За тэгэхээр энэ ийм зураг байна ш. За ингээд саяны юг 3-ны тэнцвэрлэгчийг бид нэр индукцаар өргөдгөж болно гэж. Индукцаар өргөдгөж болно. За яаж өргөдөх юм бэ гэхээр нөгөө сая бид нэр 3 цэг авлаа шүү дээ. X, Y, Z гэдэг 3 цэг авсан. Тэгвэл энэ нэг X1, X2 гэх мэтлэн ингээд XN гэдэг n ширхэг цэг авчих юм бол n ширхэг цэгийн ийм тэнцвэрлэгч бичиж болно гэж байна. Ийм тэнцвэрлэгч бичиж болно. За энийг бол яг олон гишүүдийн юу бас хэлэх нь хэлдэг. Энэ дээр бол нөгөө generalized triangle inequality өргөдгсөн 3-ны тэнцвэрлэгч гэж нэрлэгдсэн байна. Ийм олон гишүүд л олон үнцтэй байгаа гэсэн. Олон гишүүд биш шүү. Олон үнцэгт шүү гэсэн. Яндар олон гишүүд хэлсэн үгүй. За ингээд тухайлбал энэ дараа x1, x2, x3, x4, x5, x6 гэдэг. Хэдүүл энэ 6 цэг дээр авчиж тийм энэ 6 цэг дээр авчиж. За тэгвэл энэ дараа x1-ээс x2 хүртэлх зай энэ зай. За энэ нэг өөр өнгөөр тэмдэглэж байна. Ногооноор тэмдэглэж тээ. Энэ зай бол одоо нөгөө x1-ээс x2 хүрэх. За одоо ингээд тойроод x2 ингээд буцаа ингээд бүтэн тойроод явлаа тийм бүтэн тойроод явлаа. Ингээд x2-аас x1 рүү очих нь ингээд тойрч явсноос ямагт хэтрэхгүй л гэсэн. Ямагт хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл dx1 x2 гэдэг зай бол нөгөө төлөөс ямагт бага байна. Одоо өөрөөр хэлбэл dx2 x2-аас x3 нэмэх нь dx3-аас x4 хүртэлх зай, x4-өөс x5 хүртэлх зай нэмэх нь x5-аас x6 хүртэлх зай. Тэгээд эцэст нь яг x6-аас x1 хүртэлх зай гэдэг. Энэ хэдийн нийлбэрээс бол энэ шулуун очиж байгаа энэ бол хизээч хэтрэхгүй л гэсэн үг байна. Нөгөөх нь бол ингэ шулуун явахгүй гадаг шүү дээ. Шулуун явахгүй тойроод яваад байна гэсэн. За магадгүй тэнцэж явах юм бол яг нөгөө шулуун зам дээр энэ 6 цэг нэг шулуун дээр байсан гэж ойлгох тийм. Нэг шулуун дээр байсан гэж ойлгогдно гэж цаад утга нь цаад юу нь бол тэгж ойлгогдох шүү. Гэхдээ бол яг нөгөө энэ өргөдгсөн огторгууд болохоор нэг шулуун дээр орсон гэдэг ойлголтыг бол бас шууд хэлж чадахгүй бид нар шугамын огторгууд гэдэг ойлголтоор болоод шулуун дээр ярьж яах вэ? Нэг шулуун дээр орсон гэж хэлнэ. Тэрнээс энгийн огторгууд бол энэ шулуун гэдэг ойлголт одоохондоо бид нар мэдэхгүй байгаа. За ингээд ойлголт xt гэдэг бол метрик огторгуу гэж. За одоо дараагийн ойлголт бол subspace буюу дид огторгуу гэдэг ойлголтоор мэдэрч байна энэ дээр. Subspace буюу дид огторгуу. Y гэдэг том олонлог нь x-ийн дид олонлог. X-ийн дид олонлог. За тэгвэл нөгөө x-тэй чинь бол биднэрт нөгөө юу байгаа гэсэн шүү дээ. Метрик огторгууг сая бид тодорхойлцсон. Метрик огторгууг тодорхойлцсон. За тэгэнгүүт энэ чи яг хөөхтэй нөгөө y-ийн элементүүд чи x-ийн элементүүд учраас y дээр орсож байгаа y дээр байгаа бүх цэгүүд дээр бид нэр d зайг тодорхойлж чадна шүү дээ. D зайг өөрөөр x дээр байгаа зай чинь y дээр бас тодорхойлогдсон гэсэн. За тэгвэл энэ ч бид нэр d малгайтай гэж шинэ зай y дээр тодорхойлж байгаа. Y дээр. Энэ нь болох дээр d y гэсэн. За энэ тэмдэглэгээ болох дээр тэмдэглэгээ нь юу гэсэн үг юм гэхээр нөгөө үндсэн x дээр байдаг d-г y дээр хэрэгжилчихэл гэсэн. Y дээр хэрэгжилчихэл гэсэн. Өөрөөр хэлбэл зүгээр л эрдийн нөгөө d гэдэг зайгаараа бодно. Гэхдээ эн чинь одоо энэ d малгайтай гэдэг энэ зай бол одоо бол y дээр их зай болчихж байгаа. Y дээр их зай. Тэгвэл бид нэр энэ чинь яа дахиад нэг шинэ метр огторготой болчихж штэ. Y гэх нэг сет байна. Олонлог. За тэрэн дээр тодорхойлогдсон d малгайтай. Өөрөөр энэ дээр d гэж бичиж болохгүй. Яагаад d гэж бичиж болохгүй гэхээр
D чинь бол x дээр тодорхойлогдсон метр гэхгүй. Тэр D гэж үзэж болох. Гэхдээ D малгайтай хоёр бол яг хуу энэ томьёогоор холбогдно гэж энэ томьёо. За энэ томьёо нь бол нөгөө D-гийн y дээрх явцуурал буюу D-г y дээр хэрэглээ гэдгийг ингэж тэмдэглэж байгаа шүү. Ингэж тэмдэглэж байгаа. За ингээд бидний шинэ огторгуудтай бол. Тэгвэл одоо үүнийг бол y D-г бол яг хуу нөгөө x D-гийн дэд огторгуу гэж нэрлэдэг. X D-гийн дэд огторгуу. За тэгээд нөгөө юугаа болох дээр D долгионтой болох дээр D-гийн D-гэр төрөгдсөн D-гэр за ялгаж байгаа бичиж. D-гэр төрөгдсөн метр гэдэг. D-гэр төрөгдсөн метр гэж. D зураг малгайтай болох дээр D-гэр төрөгдсөн. Өөрөөр хэлбэл энд бол шинээр тодорхойлт авах өгөөгүй. Яагаад гэвэл энэ D гэдэг юу x дээр тодорхойлогдсон байсан учраас ингээд шууд тавьчихсан. Тэгэхээр бол дэд огторгуу гэдэг бол том огторгуудаар байсан метрийг тэр чигээр нь бага огторгуудаар хэрэгжилж байгаа гэж ойлгоно. За тэгээ энд ганц нэг үгнүүдийг тайлбарлаад өгч. Restrict гэдэг бол энэ бол нөгөө одоо юу гэдгийг явцуурал тий. Одоо нөгөө юун дээр за явцуурал гэж хязгаар энэ шууд утгаар бол англи дээр бол хязгаарлах гэсэн үг шүү дээ. Хязгаарлах, зааглах гэсэн. За тэгвэл одоо математик дээр бол бас хязгаарлах гэж хэлж болохгүй. Явцуурал гэдэг. Өөрөлдвөл D-гийн y дээрх энэ явцуурлыг бол бид нэр D долгионтой гэж тэмдэглээд энэ restriction гэж байна. Явцуурал гэж. За тэгээд D долгионтойг бол y дээр D-гэр induced гэдгийг бол төрөгдсөн гэж тийм induced гэдэг нь үндэслэгдсэн гэж яг бас англи үгээр нэх юм бол ойлгож болно. Гэхдээ бол математикаар бол үндэслэгдсэн гэх нь жоохон онцгой. Тэгээд шууд төрөгдсөн гэж орчуул голцоонууд гэж манайхан тэгж орчуулж яриад байдаг. За тэгээд одоо бид нар яг гэж нэхтэр зарим нэг огторгуунууд дээр одоо нөгөө m1-ээс m4 хүртэлх аксиомуудыг шалгаж юу яая гэж тийм. Өөрөлдвөл метрик огторгуу мөн бишийг нь үзье гэж. Метрик огторгуу мөн бишийг нь үзье гэж. За энэ нь бол ихэнх тохиолдолд m1-ээс m3 бол энэ голцоо их бидний зарим шинж дээр бол илэрхий байгаа гэдэг. Гэхдээ бид нэр анхаарах ёстой ганц нэг юунууд дээр бол тэрийг заавал шалгаж авах ёстой. Хамгийн гол ажил бол m4 дээр байдаг л гэж. Хамгийн гол ажил бол m4 дээр байдаг. За тэгээд зарим нэг юунуудыг ингэсэн л байл да бидний одоо авч үзэх зарим нэг жишээн дээрх. Гэхдээ хүнд биш гэж тийм. Not be difficult гэж. Not be difficult гэдэг хүнд биш зүйлүүдийг уншигчтай үлдээсэн гэж байна. Can leave it to be read гэж. За уншигчтай үлдээсэн гэдэг нь энэ дээр л ингэсэн байна тийм. Problem set зөвөрл юу руугаа тавьчихсан юм байна. Бодлого руугаа тавьчихсан юм байна. Тийм учраас нөгөө бодлогон дээр тэр үлдээсэн хэсэг нь бодлого болсон байж байгаа хэсэг бодлого болсон байж байгаа. За жишээ. За нэгдүгээрт нь бол юу вэ гэхээр бидний мэддэг real line буюу бодит тоон шулуун тийм. Бодит тоон шулуун дээр зайг ингэж тодорхойлдгоо гэдэг бидний түрүү ярьсан тийм үү? Ингэ тодорхойлдог. Тийм бол энэ нь метрик огторгуу болно. Энэ бол метрик болно гэдэг. Метрик болно гэж. За тэгэхээр энэ бол бидний яг нөгөө одоо яг энэ дээр бодолт нь байхгүй байгаа шүү дээ. Бодолт нь байхгүй байна гэдэг чинь бид нөгөө аргашаага нөгөө юун дээр өгсөн гэсэн бодлого дээр өгсөн. Гэхдээ бид энэ нэг яг ярьж байгаа учраас энийг шууд шалгачээ тийм ээ. Шалгачээ биччихье. За m1-ийг шалгая. m1 бол илэрхий тийм үү? x-ээс 1-ийн мод бол за энийг бичихтэй мэдүүлээ нөгөө dx гэдэгтэй бичихгүй болохгүй шүү дээ. dx x-ээс 1-ийн модул гэдэг ойлголт бол энэ бол модул бол хідээж яддаг. Сөрөг гарахгүй тийм тооны модул сөрөг гардаггүй. Тийм учраас m1 бол шууд хангагдана. За m2 за dx x-ээс 1-ийн модул тэг гэсэн үг шүү дээ. За тэгэхээр тооны модул хизээ тэг гардыг гэдэг чинь x-ээс 1-ийн өөрөө тэг үед тэгийн модул бол тэг бай тийм үү? Тэгийн модул тэг гэдэг чинь энэ чинь юутай адилхан бэхтэй x y2 тэнцүү гэсэн. Өөрөөр x y2 давхцаж байна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр бид нэр m2-ыг шалгачлаа гэсэн. За 3-дугаарт нь m3-ыг шалгана гэдэг бол dx y тэнцүү d за энэ гоо бичиж x сасган y тэнцүү y-ээс сасган x буюу
y-ээс нь x буюу dy x гэсэн үг шүү дээ. Энийг шалгах гэсэн үг шүү. За энэ чи яг уу. За баталчих тийм ээ. X-ээс нь y-ийн модуль гэдэг бол хасах нэгийг үржих нь y-ээс нь x-ийн модуль үстэй. Ингээ бичиж болно тийм. За тэгвэл энэ чи юу гэсэн үг? Үржүүрийн модуль, хоёр тооны үржүүрийн модуль гэдэг нь ийм чанар байгаа. Үржүүрийн модуль гэдэг бол спринг модулуудын үржүүр байдаг. За энэ чанарыг ашиглах юм бол хасах нэгийн модуль үржих нь y-ээс нь x-ийн модуль гэсэн. За хасах нэгийн модуль чинь нэгтэй тэнцүү учраас энэ чинь y-ээс нь x-ийн модуль мөн байна гэж. Модуль мөн байна. За ингээд m3-ыг шалгачлаа. За одоо гол асуудал m4 байна. m4. За m4 дээр бид нэг 3-ны тэнцвэрлэж буюу энийг шалгах хэрэгтэй. X-ээс нь y-ийн модуль хэмээн тэнцүү y-ээс нь z-ийн модуль нэмэх нь z-ээс нь x-ийн модуль гэж тийм. За энэ илэрхийллийг шалгах хэрэгтэй. За энэ илэрхийллийг шалгахдаа хэдүүлээ байна шүү дээ тийм. Ингээ эренбилж байгаа шалгач. Эренбилч. Өөрөлдвөл энэ 3 тоог x, y гэдэг 3 тоог бид нэр эренбилэх боломж нь юу вэ? Ямар 3 боломж байгаа гэхээр ийм боломж шүү дээ. 3 боломж шээ. 3 тоог эренбэлэхдээ чинь за ийм тийм x, y, z бүх боломжоор л биччихье. Ийм нэг боломж байна. За y, x, z. Өөрөөр модультай тэнцвэрлэгчдийг батлах нэг арга нь бол нэг ингэж эренбэлж хагаад тэмдгийн тодорхой болгож хагаад баталцдаг. За ингэчлээ. Дараа нь z маань урагшаа орж ирнэ те. Z, x, y, z, y, x. За дараа нь z голдоо байж болох юм те. X, z, y, z, x гэх юм. За өөр боломж байна уу? Өөр боломж үлдсэн үү? X чинь 2, y 2, z 2. За дууссан юм шиг байна тий. Ийм 6 боломж байгаа юм шиг. За одоо тэгвэл энэ 6 боломж дээр за би зөвхөн эхнийхийг шалгачих. За бусд нь бол та нар өөрсдөө шалгаад үзээрэй. Хамгийн эхнийхийг шалгая. За хамгийн эхнийхийг шалгахдаа яаж шалгах вэ гэхээр x, y, z гэсэн дараалалтай учраас x-ээс нь y чинь тгээс баг гэсэн. За би одоо зөвхөн нэгдүгээр шалгаж байгаа шүү. Нэгдүгээр шалгаж байгаа шүү. За y-ээс нь z чинь бид нар модуль дотор илэрхийлүүлдэл тэмдгийн тогтоогод. Y-ээс нь z чинь тгээс баг гэсэн. За энэ баг мод тэнцүү гэдэг юм бичих боломжгүй. Харин z-ээс нь x чинь тгээс хэмээн тэнцүү гэсэн. За ингээд энэ гурван тэмдгийг мэдчихэж байгаа чинь бид нэр шууд бичиж шээ. X-ээс нь тгээс баг учраас яах ёстой. Y-ээс нь x болж бичигдэн тийм үү? Y-ээс нь x болж бичигдэн. За тэгвэл одоо нөгөө тэнцвэрлэл бишийн нөгөө талд байгаа илэрхийлэл. Энэ бол уртлынх нь энэ илэрхийлэл. За y-ээс нь z гэдэг илэрхийлэл чинь болохтой тгээс баг учраас z-ээс нь y гэж бичигдэнэ. Z-ээс нь y гэж бичигдэнэ. За нөгөөх нь z-ээс нь x чинь эрг учраас нэмэх нь z-ээс нь x гэж бичигдэнэ гэж x гэж бичигдэнэ. За тэгэнгүүт чинь яаж байгаа вэ? За гэж бид нэр нөгөө батлах гэж байгаа зүйл маань дурын x гэж ийт шүү дээ. Чи яагаад ингэж ч байлаа? Юу авч ирэх хэвээр бэ шүү. Уучлаарай. Нөгөөдөл чинь тгээс их юм уу баг гэдгийг авах хэвээр байна. За энэ дээр бид нэр бүгдийг нь тгээс их гэдээ авчих. Бүгдийг нь тгээс их авчих. Энэ ойлголт чинь байх хэвээр биш. Энэ ойлголт байх хэвээр. Тэгэхгүй бол болохгүй болчиход. За тэгэнгүүт одоо энэ дээр ингээд бичихээр бидний батлах гэж байгаа тэнцвэрлэгч бол энэ шүү дээ. Одоо энэ үн тэнцвэрлэгч үнэн байна уу гэдгийг шалгах гэж байгаа шүү дээ. За z-ээс нь y нэмэх нь z хасах нь x тийм үү. За тэгвэл хасах x-ийг хураагдчихъя. Хураагдчихлаа. Бид нэр хураагдчихлаа. За y-ийг ишээ гаргах чи. Тэгвэл 2y бол тийм үү. Нөгөө талд нь үлдчихнэ. 2z үлдчихэж байгаа. Ингээд өөрөлдвөл y z-ээс баг гэд бидний нөгөө анх авсан тэнцвэрлэгч гараад иж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөлдвөл энэ тохиолдолд үнэн байна гэсэн. Үнэн байна гэсэн үг тийм. За энэ дээр тгээс их баг гэж шаардлага бол юм байна л да. Энэ хэрэг болсонгүй шүү. Хэрэг болох нь өгсөн ч болоогүй юм. Болохгүй юм. За ингээ гараад ирж. Өөрөлдвөл эхний тохиолдолд үнэн байна гэсэн. Эхний тохиолдолд ингэ үнэн болчихлоо.
За хоёр дахь тохиолдолд яах вэ? Юу шалгах хэвээр? Хоёр дахь тохиолдолд болох тийм. Эхний хоёрын шалгах хэвлээ. X-с нэгэрэг нь ийм байрлалтай учраас X-с нэгэрэг нь тэгээс их юм уу тэнцүү тийм. За Y-с Z нь тэгээс баг. Z-с X нь тэгээс X ийм гурван тэнцвэрлэж байна гэсэн. Энэ биелж байгаа гэсэн. Энэ биелж байгаа гэсэн. За одоо энэ биелж байгаа гэдгийг дахиад орлуулчих шүү дээ. Дахиад орлуулахаар за уртлынх дээр бол X-с нэгэрэг гарна. 12 ч яг хിവэрээ юунууд нь устчих юм байна. Y-гүүд нь устчих юм байна. Тэгээд X, Z-ээс ийм тэнцвэрлэж гараад ирж байна тийм. X Z өөрөлд дахиад үнэн байна гэх тийм. X нь Z-ээс баг гэдэг чинь биднэрт байж байгаа нөхцөл учраас. За ингээд гэх мэтлэнгээр энэ 6 тохиолдолд ингээд өөрөлд энэ тэнцвэрлэл шиг баталчиж болно. Ингээд баталчиж болно. Ингээд өөрөлд M4 буюу 3-ны тэнцвэрлэж биелж байгаа учраас бидний нөгөө DXY X-с нэгэргийн модуль гэж авсан. Энд чинь бол метрик болж байна гэсэн тийм болж байна гэсэн. За би ихдээ энэ дээр яасан гэж ихний зөвхөн ихний хоёрыг харуулад дараагийн дөрөв нь үлдээлээ шүү тийм үү. Та нар дараагийн дөрөв нь өөрсдөө бичээд Голдоо одоо жишээ нь X-Y гэдэг чинь сөрөгтөө мó өргөдөө үл яах юм? Сөрөгтөө байвал асуудал үүсэхгүй шүү дээ. Хаана ямар сөрөгтөө гарвал? Энд ч нэ эренбэлцэн учраас энэ урталтаа эренбэлцэн учраас сөрөг тоон дээр бол ямар ч айх юм байхгүй. Өөрөөр хэлбэл ингээд хураагаал эмгэгтэхэд илэрхий нэг нь баг хоёр тал гараад ирж байгаа байхгүй. Аль нэг нь хураагдана. Эсвэл хоёр талтай яг тэнцүү гараад ирнэ. Зарим тохиолдолд би бол ингэж бодож байна. Зарим тохиолдолд X-с нэгэрэгтэй гараад ирж магадгүй. Хоёр талтай ингээд гараад ирэх баг. Яг бүгд хураагдаад тий. Тэгээд тэгээс их гэдэг ийм л болно гэсэн үг шүү дээ. Ийм болоод эсвэл яг саяны бидний X нь Z-ээс баг, Y нь Z-ээс баг гэдэг шиг ийм л юм бол. Одоо бид нэр энд нөгөө модуль дээр байдаг нөгөө эрдийн юг зарим чанаруудыг ашиглаж болох ч гэсэн одоо бид нар яг энэ тохиолдолд бол нөгөө модуль нь 3-ны тэнцвэрлэл шиг хангана гэдгийг харуулах гэж байгаа учраас одоо ингэж шалгахаас өөр аргагүй байна л да. Энэ л одоо хамгийн найдвартай арга нь байна. Би одоо өөр арга бол яахгүй л байна. Авч ирэхгүй л байна. Энээс өөр арга байхгүй хаа. Тэгж л бодож байна. За энэ бол ингээд бидний нөгөө модуль маань бол юу болно гэж те метрик болно гэж. За хоёрдугаар жишээ. За хоёрдугаар жишээ бол Евклид хавтгай гэж. Евклид хавтгай буюу R2. За R2 бол бидний мэддэг эрдийн хавтгай гэсэн. Эрдийн хавтгай. За тэр эрдийн хавтгайг бол бид нэр одоо энэ дээр ингэсэн байна тийм метрик спейс R2 буюу тэрнийг бол Евклидийн хавтгай гэж нэрлэнэ гэж. Евклидийн хавтгай гэж нэрлэнэ. За тэр нь бол ингээ эренбэлэгдсэн ordered pairs гэдэг нь координатуудыг хэлж байна тийм үү. Бодит тоонуудыг эренбэлэгдсэн хосуудаар тэмдэглэгддэг гэж. Өөрөөр хавтгайгаас дурын цэг бид нэр сонгоод авах яадаг вэ? Хоёр координаттай байдаг шүү дээ. За тэгэхээр X, Y гэдэг цэг болгоо яах вэ? Ийм хоёр координаттай байна гэсэн. X1, X2, N1, N2 гэх тийм үү. За ийм хоёр цэгүүдтэй байна гэж. За одоо энэ дээрээ бид нөгөө зайн тухай ойлголтыг бол яг юутайгаа адилхан авсан байна. Нөгөө хавтгаа дээрх хоёр цэгийн хоорондох зайн томьёо тий. Ингээд авчиж. За тэгвэл энэ дээр ингэж бичиж болно гэсэн байна. За тэгвэл энэ дээр дахиад нэг өөр юу тодорхойлсон байна. Дахиад өөр бид нар бас метрик тодорхойлж болно энэ олон дээр гэж. Тэгвэл D1 гэдэг шинэ метрик тодорхойлсон. D1 нь бол тэр X1-ээс N1-ийн модуль, X2-ээс N2-ийн модуль. Энэ хоёр ялгаатай шүү. Энэ хоёр ингээд тэнцвүүлээ бичиж болохгүй шүү тий. Ялгаатай. Энэ бол бидний мэддэг эрдийн метрик байхгүй. Өөрөөр эрдийн нөгөө хавтгай дээр хоёр цэгийн хоорондох зайгаар тодорхойлогдох метрик. За тэгвэл энэ D1 гэдэг нь бол бид нэр өөрөөр дахиад нэг метрик тодорхойлж байна. За энийг одоо метрик болохыг л шалгах гэж байгаа шиг байна л да. Билээ гэж ойлгож байна. За тэгээ нөгөө нэг тодорхойлт нь бол энэ явж байна тийм. Саяны тодорхойлтыг геометри утгаар нь харъя гэх юм бол за X цэг чинь X1, X2 гэж зэг байж чинь Y цэг чинь N1, N2 гэж. За тэгвэл анхны тэр D гэдэг бол бидний энэ хичмийн урт шүү дээ. Хавтгай дээр хоёр цэгийн хоорондох зай. Энэ хичмийн урт. За харин D1 гэдэг нь болох тэр одоо энэ хоёрын нийлбэр болох нь шүү дээ. Харж байна уу? Энэ нөгөө тэгшинцэгт хуруулжны энэ хоёрын нийлбэрээр шинэ метрик тодорхойлж гин гэсэн үг байхгүй шинээр. Өөрөлдвөл ер нь бол нэг окторгоо дээр ганцхан метрик байна гэсэн ойлголт байхгүй. Хэдл бол хэдэн метрик янзаар тодорхойлж болдог. Гол нь нөгөө тодорхойлсон метрик маань бидний түрүү чи ярьдаг дөрвөн аксиомыг л яг хангадаг байх хэвээр.
За тэгээд тэр бол энэ дээр ингээд юу тодорхойлно гэж. За энэ дээр за энэ бол яг бид нэр ингэж бичиж болохгүй, x1 x2 гэж бичиж болохгүй. Энэ нь болохоор бид нэр дараа нь x1 x2 гэдэг нь дараа нь биднэрт дараалал тодорхойлт хэрэг болдог учраас x-ийг x1 x2 гэж бичээгүй маа гэж. Энд чинь x1 x2 1 гэж бичээд байгаагийн учрыг энэ доорн зүгээр бичсэн байна. Бид нэр x1 x2 гэж бичихгүй. Дараа бид нэр дараалал тодорхойлоход тэр тэмдэглэгээ хэрэг болох учраас энэ яана гэж хэрэгцсэн байна. За энэ дэр бас юу байхгүй байна тийм үү? Нөгөө баталгаа байхгүй байна. За баталгаа байхгүй байна гэдэг чинь юу байх нь шүү дээ. Нөгөө дахиад бодлогон дээр орж ирж байгаа юм шүү дээ. Дахиад бодлогон дээр бид нэрийн нөгөө артал руу ороод ирж байгаа гэсэн. Артал руу ороод ирж байгаа гэсэн. За 3 хэмжээс докторгууд дээр 3 хэмжээс докторгууд дээр. За бас муу адилхан зайг ингээд тодорхойлцсон. 3 хэмжээс докторгууд дээр. 3 хэмжээс докторгууд гэдэг нь нэг цэг болгоо яах вэ? Ийм 3 координатаар илэрхийлэгдэн шүү дээ тийм үү? 3 координатаар илэрхийлэгдэн. За тэгвэл тэр 3 координатаар илэрхийлж байгаа бол 2 цэгийн хоорондох зайг олдог том яг ингэж болоо энийг бол Евклидийн метр гэж нэрлэнэ гэж тийм. Бидний нөгөө саяны энэ дээр байсан энэ хоёр ч адилхан байхгүй. Энэ эхний энэ дэ чинь бол Евклидийн метр. За энэ дэ нэг бол өөр метр шүү тийм. Дэгээс шал өөр метр тодорхойлж байгаа шүү. За бодвол тэр бодлогон дээр зарагшаа харчид байдгүй лээ. Энэ дээр бичсэн юм. Нэгээс 1.8 нь бол метрик болохыг харуулъя тий. Энэ дээр оролцсон. Тэгэхээр энэ чинь нэг хөрөж байгаа бодлого болоод төрөж байгаа бодлого болоод байгаа гэж байна. Бодлого болоод орж ирж байгаа. За тэгээ одоо энэ чинь өөр ямар авторгон байна вэ гэхээр шүү дээ тий. За комплекс автгаа R-ийн авторгон. За C комплекс автгаа гэсэн нь R-ийн авторгон. За тэгвэл энэ дээр x бол x1-ээс x-ийн y нь u1-ээс u n гэдэг нэг n шиг координаттай болчихно. n хэмжээс докторгууд. За тэгвэл тэн дээрээ бид нэр юуг бол Евклидийн метрикийг бол ингээд тодорхойлж байна. Өөрөлд Евклидийн метрик гэдэг нэршил одоо энэ дээр ингээд байж байна тийм Евклидийн метрик гэх нэршил. Энэ нэршил бол ер нь бол нөгөө эрдийн окторгууд дээр бидний мэддэг окторгууд дээр байдаг метрикийг л авчираад тавиад байгааг Евклидийн метрик гэж нэрлэдэг байгаа шүү тийм. Евклидийн метрик гэж нэрлэдэг. За CN дээр CN гэдэг чинь нөгөө юу гэсэн үг л шүү дээ. Нөгөө координатууд комплекстэй болчихно гэсэн. Комплекстэй болчихно. Өөрөлд энэ CN-д харьяалагдж байгаа x гэдэг бол энэ дээр x нь CN-д харьяалагдана. Тэгээ x нь одоо x-1 x2 гэх мэтлэн x-n болно гэж шүү дээ тийм үү? x-n. Эдгээр чинь дахиад энэ x-1-үүд чинь комплекстэй гэсэн үг байхгүй юу? Комплекстэй гэсэн. Тэгэхээр комплекстэй учраас бид нэр ингээд шууд нөгөө хооронд нь ялгуур удаад энэ Евклидийн метрик шиг бодох хэрэгтэй болохгүй. Ялгуур удаад квадрат зөвлөхтэй язгуураас гарна гэдэг ойлголт байхгүй болчих гээд шүү дээ. Тийм учраас энд яаж нэгтэр x1-ээс хасах нь u1-ийн модуль авчиж байна. Хоёр комплекстэй ялгуурын модуль гэдэг чинь бодиттой болчих шүү дээ тийм үү? Тэрийг квадрат зөвлөлөө нэмчихээр ийм шинэ метрик CN дээр ийм метрик тодорхойлж болно гэж тодорхойлж болно. За тэгээд зүгээр эрдийн C дээр бол мэдээж эрдийн комплексны автгаа дээр бол шууд x-ээс 1-ийн модуль гэдэг ойлголтоор мөн тодорхойлж болно гэж. За тэгээд C1-ийг бол яг комплекс Евклид n хэмжээс докторгуу. N хэмжээс комплекс Евклид докторгуу гэж нэрлэдэг гэсэн. За тэгэхээр бидний саяны 1-ээс 1-8 хүртэл авсан энэ жишээнүүд саяны хойно байсан бодлого дээр байсан шүү те. Эднэрийг та нар одоо шалгах нь шүү дээ. Евклид докторгуу метрик болох хэсгийг шалганаа гэсэн. За тэгээд дараа нь шалгаад болоогүйгээ хэдүүлээ дараагийн хичээл дээр ярилцсан. За одоо 1-6-аас эхлүүлээд энэ дээр сонирхолтой жишээнүүд орж ирж байгаа. Өөрөлд нөгөө бидний мэддэг окторгонуудаас өөр окторгонууд бас байдаг юм биш үү гэж те. Өөр окторгонууд байдаг юм биш. Тийм жишээнүүд орж ирж. За 1-6. За энэ бол юм асуу югшаа. За. Одоо тэгвэл бидний хэрэглээд бол тоон шулуун хавтгай эдэр бүгд л метрик гэж үзэх үү? Тийм бүгд метрик окторгонд мөн. Одоо энэ нэгэсэндээ бид баталгаал хийгээд байгаа шүү дээ тийм үү? Тий, бид нэр тэр үед нөгөө нэг та нарыг математик анализ комплекс анализ дээр үзэж явах чинь метрик окторгон гэдэг юм ерөөсөө яриаг байхгүй. Зүгээр та нарт яаж яасан гэхээр хоорондох зай, цэгийн хоёр цэгийн хоорондох зай гэдэг ойлголт хэлээл явчихжээ. Тэрийг хэрэглээл явчихжээ.
Тэгээ одоо тэгвэл энэ метр кокторгуу гэдэг бол түрүү функционал анализ хичээл гэдгийг тайлбарлаж байгааг хэллээ шүү дээ. Өөрөөр хэлбэл илүү том ерөнхий кокторгуу метр кокторгуу гэдэг чинь. Бидний урд нь мэддэг бас бүх кокторгуунууд энэ илүү гүг орчиж байгаа байхгүй. Багтаад орчин. Одоо энэ дээр хүртэл одоо бид яг 1.1-6 дээр гарч ирж байна. Дарааллын кокторгуу гэж тийм. Sequence space гэж. Өөрөөр хэлбэл тоон дарааллын кокторгуу хүртэл яг нь метр кокторгуу болно. За нөгөө бидний мэддэг цуваанууд бас цуваач бас метр кокторгуу болно. За бидний мэддэг интегралчлагддаг функцууд бас метр кокторгуу болно. Уламжлалтай функцууд бас метр кокторгуу болно. Их мэтлэр ингээд бидний мэддэг өмнөх бүх нөгөө юмнууд чинь ингээд бүгдээрээ метр кокторгуу авчдаг байхгүй. Ганцхан тэнцээ нөгөө метрикээ яаж тодорхойлох гэдэг асуудал байгаа тийм. Метрикээ яаж тодорхойлох. Одоо тухайлбал энэ дарааллын кокторгуудаар одоо яаж тодорхойлж байгаа гэдгийг бид харъя л да. Дарааллын кокторгуу тийм sequence space гэдэг нь дараалал гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ээлж хязгааргүй өгсөн. Ээлж хязгааргүй гэдэг нь бол нөгөө нийлдэг дарааллын кокторгуу гэж байна. Нийлдэг дараалал. За тэгэхээр энэ дээр нийлдэг шиг юу гэсэн мэ тийм bound all by set of x-ээр юу авсан мэ нэгтэр бүх bound гэдэг чинь хязгаарлагдсан дараалал юм. Зааглагдсан дараалал гэсэн. Зааглагдсан гэдэг нь юу гэсэн үг гэхээр нөгөө төсгөлгүй гишүүн байхгүй гэсэн үг шүү дээ. Төсгөлгүй гишүүн байхгүй тийм. Бүх гишүүд нь төсгөлөг. Бүх гишүүдийнх нь модуль нь төсгөлөг байна. Одоо энэ дээр комплекс гэсэн учраас гишүүдийнх нь модуль төсгөлөг байна гэж ойлгож байна. Бодит байх юм бол бүх гишүүд нь төсгөлөг утгатай байна гэж тийм. За. Тэгээд дурын элемент нь бол мэдээж ингэж хүчигдэнэ. Нөгөө тоон дараалал учраас тийм аргашлага төсгөлгүй байна. Гисэн 1 гисэн 2 гэдэг. За бид нэр энийг товчоор бол ингэж бичдэг. За зарим тохиолдолд энэ доотлолт нь яг нь одоо G тэнцүү 1-ээс хязгааргүй ч юм ингэ бас бичдэг тийм. Энд бол яг хөө энэ G1-ээс хязгааргүй гэдэг бичгэлийг бол орхиод бичсэн байна зүгээр. За тэгээд bounded гэдгийг бол яг хөө бичсэн байна тийм. Bounded гэдгийг X-ээс хамаарсан ямар нэгэн тийм бодит тоо бол энд байхгүй гэж бодчихсон юм. Өөрөлдвөл бүх гишүүд нь модулаараа CX-ээс бага байдаг. Тийм бодит тоо бол олдохгүй гэж. Тийм бодит тоо олдохгүй. За тэгэнгүүтээ юу баяр толгойч гэхдээ X, Y гэсэн хоёр одоо тоон дараалал байна. X, Y гэсэн хоёр тоон дараалал байна. За тэгвэл энэ хоёр тоон дарааллын ялгуур гэдэг нь одоо нөгөө X нь юу гэсэн үг шүү дээ. Энэ XJ Y нь болох дээр new J гэсэн ийм хоёр тоон дараалал гэсэн. За энэ хоёр тоон дарааллын ялгуур гэдэг нь X-ээс нь Y гэдэг тоон дараалал нь болох дээр XJ-ээс хасах нь new J гэсэн ийм тоон дараалал авчих. Өөрөлдвөл шууд хоёр гишүүдийн ялгуур авчих. Энэ дахиад мэдээж хэрэг хоёр төсгөлөгтэй хооронд хасж байгаа учраас энэ дахиад хаана орох вэ? Дахиад нөгөө ээлж хязгааргүй дотор орно. Ээлж хязгааргүй дотор орно. Дахиад bound байна. Энэ бас зааглагдсан байна. За зааглагдсан учраас энэний supremum гэж байна тийм. Supremum гэж байна. Supremum гэдэг чинь нөгөө дээд торгон заах шүү дээ. Зааглагдсан олондог болгон дээд торгон заагтай байна гэдэг. Та нар математик анализын за барыг хамгийн ихэнд л үтсэн байх хэвээр одоо эхний 1 2 3 дахь лекцэн дээр л үтсэн байх хэвээр. Өөрөөр бол за дээрээсээ зааглагдсан тоон дараалал бүр дээд торгон заагтай байна. Доороосоо зааглагдсан тоон дараалал бүр доод торгон заагтай байна гэсэн ийм теорем байдаг. За тэгвэл тэр теоремоор өөрөөр бол энэ supremum бол заавал оршин байна гэсэн. Supremum XJ-гээс хасах нь new J гэдэг бол модуль энэ бол заавал оршин байна. За J нь мэдээж нөгөө тоон дарааллын бүх гишүүдээр бүөх ёстой тийм. Энэ бол оршин байна гэсэн. Зааглагдсан учраас. Ингээд тэр энэ төгсгөлөг тоо оршин байгаад байгаа учраас энүүгээр нь бид нэр юуг тэмдэглэж чинь гэхээр нөгөө DX Y-гээ тэмдэглэж байгаа байхгүй. Энийг DX-ийг болгож авчиж. Хоёр тоон дарааллын хоорондох зай гэдэг ойлголтыг ингэж авна гэж. Хоёр тоон дарааллын хоорондох зай. За тэгээ одоо энэ дээр хэдүүлээ энэ шалгасан байна уу шалгаагүй байна. За шалгаагүй юм шиг байна тий. Хоёр тоон дарааллын хоорондох зай. За шалгаагүй учраас хэдүүлээ тэр ихний хэдийн жишээл M1-ээс M3-ыг харъя. M4 нарийн хэр баталгаатай байх вэ? M4 нь бас жоох асуудал үүсч магадгүй гэхдээ харъя. За энэ дээр ингээ M1-ийг шалгая. M1 бол юу вэ? Комплекс тооны модуль учраас энэ чинь эрг биш шүү дээ. Тэгээд эргүүдийн супермум чинь мэдээж эрг яах вэ? DX эрг бол тэгээс их юм уу тэнцүү байна гэдэг нь эхнийхээс ойлгомжтой. Энэ комплекс тооны модуль эрг байна гэдгээс гарч ирж байгаа шүү дээ. Дурын
Z гэсэн комплекс тооны модуль нь бол эерэг байх ёстой шүү дээ, тийм. Модуль нь эерэг тоо гэдэг. Бодит эерэг тоо гэдэг. За, M2 нь болох дээр DXY нь тэг байна гэж. DXY нь тэг байна. За, DXY тэг байна гэдэг чинь supremum тэг болно гэсэн үг байхгүй. Supremum XJ-с хасах нь νJ энэ тэг болчихно гэсэн үг шүү дээ. За, тэгвэл эн чинь тэгээс хэтэрдэггүй юмнууд шүү дээ. Тэгвэл энэ тэг болно гэдэг чинь ерөөсөө бүх XJ-с хасах нь νJ-гийн модуль дандаа тэг байна. Дурын J-гийн хувьд. Дурын J-гийн хувьд тэг байна гэсэн. Дурын J-гийн. За, тэгээд модуль нь тэг байна гэдэг чинь энэ хоёр хоорондоо дурын J-гийн хувьд XJ, νJ2 тэнцүү гэсэн. Эн чинь юу гэсэн үг вэ? Нөгөө XY2 тэнцүү гэдээ гараад ирж байна шүү дээ. Модуль комплекс тооны модуль тэг байна гэдэг бол комплекстэй өөрөө тэг байна гэсэн. За, тэг байна гэдэг чинь дотортлынх нь тэг болоод тэгээд XJ, νJ2 тэнцүү болчихсон тийм. За, тэгээд нөгөө M3 бол бараг автоматтай. Тэгээд M3 ч юм бол нөгөө байр сэлгэх учраас энэ учраас өөдөө энэ дээр бид нэг XJ-гээс хасах нь νJ-гийн модуль байна уу? νJ-гээс хасах нь XJ-гийн модуль байна. Энэ хоёр бол хоорондоо адилхан шүү дээ. Тийм учраас энэ бол автоматар биелнэ. За, M4-ийг нэг харах хэвэл M4 маань хэр хүн баталгаатай явах юм бол ийм гэсэн үг шүү дээ. За, аюугаа биччихээ. Процент биччихээ. TYZ эмхэнтэй ZX гэсэн. За, энэ дээр одоо нөгөө DX-ийн оронд чи юу болж ирэх вэ? За, нөгөө XY Z-тэй тэмдэглэхгүй болохгүй байна. X нь болохоор нөгөө XJ-гэр явъя. Y-гээ νJ-гэр явъя. За, Z-ийг яах вэ? За, μJ хчгүй, μJ хч тий. Ингээд энэ дуугаар тавьчих. Тэгвэл эхнийх нь бол supremum модуль XJ-гээс хасах нь νJ. За, бид энэ тэнцвэрийг батлах гэж байгаа шүү. Батлах гэж байгаа тэнцвэрийг бичиж чинь supremum νJ-гээс хасах нь νJ. Эмхэн supremum νJ-гээс хасах нь XJ. За, энэ модуль тий. Ийм тэнцвэр шүү. За, ийм болчих. За, энийг вэ шүү дээ тий. Батлахын тулд вэ шүү дээ. За, тэгэхээр уртлаас ойлгочих юм байна. Гайгүй юм. Ингээд supremum XJ-гээс хасах нь νJ гэж шүү дээ. Энэ дээр хэдүүлээ юг хасаад өгч. μJ-г нэмээд хасаад өгч. Хасах нь νJ ингээд өгч тийм үү. За, тэгвэл эн чинь юу бол салах вэ гэхтэр вэ шүү дээ. Хоёр биднэр нөгөө юу байгаа шүү дээ. Модулын чанар байдаг. Тийм хоёр модуль өөрөлд А дээр нэмэх нь Б-гийн модуль гэдэг бол А дээр нэмэх нь Б-гийн модуль бол А-гийн модуль дээр нэмэх нь Б-гийн модулаасаа хэвтрэхгүй гэсэн чанар байдаг. Ийм чанар байдаг. За, энэ чанарыг ашиглавал түрүүчийн нөгөө нэг яасан да X, Y, Z дээр бид нэг тэмдэг тогтоогоо баталсан шүү дээ. Тэмдэг тогтоож байгаа баталсан. Тэн дээр бас энийг ашиглаж баталж болох байсан биш үү. Гэхдээ бол яг бид нэр тэр нөгөө модуль ашиглаж баталсан дээр нь тэр нь тэмдэг тогтоогоо батлах нь бас нэг буруу ч юм байхгүйсэн баг. Гэхдээ бол энийг ашиглаж баталж болох байсан юм. За, энэ чанарыг ашиглах юм бол supremum хаалтан дотор XJ-гээс хасах нь μJ нэмэх нь μJ-гээс хасах нь νJ. Ийм болно. За, одоо ингээд энэ ч G-гээр гүйж байгаа supremum тийм үү? G-гээр гүйж байгаа ш. За, тэгвэл ийм хоёр юмны нийлбэр. Нийлбэрийн хамгийн их утгыг олох гэж байна. Supremum гэдэг чинь дээд торгон заах шүү дээ. Нийлбэрийн. За, тэгвэл нийлбэрийн хамгийн их утга чинь тус бүрийн хамгийн их утгуудын нийлбэрээс ямагт бага байна. Өөрөлдвөл ийм чанар бид нэр бас хэрэглэх гэж байна гэсэн. Supremum, за maximum гэдгээр авчих юм. Maximum А дээр нэмэх нь Б гэдэг бол энэс хэтрэхгүй. Maximum А, maximum Б гэсэн. Энэ үл хэтрэхгүй. Энэ бол үнэ. За, энийг ашиглах юм бол supremum модуль XJ хасах нь μJ нэмэх нь supremum
μg-гээс хасгана νg тий. За ингээд өөрөлд хоёр нийлбэр болоод. За тэгээд g-гээр гүйж байгаа. Энд чинь бас g-гээр гүйж байгаа. За тэгэхээр чи одоо энэ нөгөө бидний батлах гэж байсан хоёр юм чинь гараад ирсэн байж байгаа. За нөгөө нэг тэмдгийн зөрүү байх шүү. Хасганыгийн зөрүү байна тийм үү? Хасганыгийн зөрүү бол модулд нөлөөлөхгүй шүү. Өөрөөр чи нөгөө хасганыгийг үржих нь А-гийн модуль гэдэг бол А-гийн модультайгаа адилхан тийм. Хасганыгийг үржих нь А-гийн модуль бол А-гийн модультайгаа адилхан. За тийм учраас энэ дэр хасганыг гаргаад хооронд тэнцвүүлчих юм бол бидний батлах гэж байсан энэ дин сэтгэл биш ингээд гараад ирж гэнэ гэсэн юм дээрээс гараад ирж гэнэ гэсэн. За ингээд ээл хязгааргүй гэдэг огторгуу дээр бид нэр ямар норм тодорхойлох вэ? Супремум норм тодорхойлчлоо тийм. Супремум норм тодорхойлж. Супремум гэдэг нь нэг dx гэрэг нь ялгуурын супремум болсон шүү тийм. За тэр дөрвөөр бол энэ бол тоон дарааллын зааглагдсан тоон дараалал. Bounded sequence тийм. За зааглагдсан монголоор бичиж тийм. Зааглагдсан тоон дарааллын огторгуу. Зааглагдсан тоон дарааллын огторгуу. Зааглагдсан тоон дарааллын огторгууны bounded sequence space нь метрик огторгуу болно гэдгийг бид нэр баталчлаа гэсэн. За тэгээд байна шүү. За нэг 7 гэсэн ирчээ. За нэг 7 болох дээр юу байна? CAB гэж. CAB гэдэг нь юу юм гэхтэл AB хэрчим дээрх юунууд тасралтгүй богцуудын огторгоо. Энэ нь CAB гэдэг. AB хэрчим аваад тийм AB гэдэг хэрчим авахд энэ хэрчимдээ тодорхойлогдсон бүх тасралтгүй богцуудын огторгоог AB гэж байгаа. CAB гэж нэрлэл тэмдэглэдэг. CAB. За тэгвэл тэн дээр бид нар метрикийг ингэж тодорхойлё гэсэн. Метрийг ингэж тодорхойлё гэсэн. За тэгээ бид нар нөгөө Weierstrass 1-2 дугаар теорем гэдсэн математикс дээр та нар үзсэн. Өөрөлд хэрчимдээ тасралтгүй функц болгон хамгийн бултгаа авдаг. Хэрчимдээ тасралтгүй функц бол хамгийн бултгаа авдаг. За тийм учраас нөгөө хоёр тасралтгүй функц ялгуурын тасралтгүй функц байна. Тэрнээс максимум авчгаад модулаас максимум авчгаад явах. Хамгийн утга нь заавал оршин байна. Энд өсгөлөг оршин байна бүр. Хайнт. Өсгөлөг оршин байна. За тэгээ модуль авсан учраас эерэг байна. За одоо тэгээд нэг M1, M2, M3-ыг бол шалгахад ямар ч төвөггүй байна тийм. Эхнийх дээр бол тэгээс хэмээн тэнцүү гэдэг чинь модультай учраас яг тэгээс хэмээн тэнцүү болчихно. За байрын сольж за тэг болно гэдэг нь яг максимум тэг байна гэдэг чинь өөрөө дандаа тэг гэсэн үг шүү дээ. Дандаа тэг болно гэдэг чинь x t бол y t тэгээ тэнцүү болчихно. За би шууд амаараа ярьчлаа шүү. Та нар бол бичээд шалгаад үзчихээрэй. За 3 дугаарт нь x y-ийн байрыг солиход модуль учраас адилхан яг ялла. За харин тэгээд M4 нь бол бидний саяны хэлсэн яг энэ хоёр чанараар. Энэ би ногооноор дөрвөлжүүлчих. Энэ чанар хоёрыг ашиглаад шууд гараад ирэхээр харагдаж байна. Энэ хоёрыг ашиглаад шууд гараад ирнэ. Ингээд өөрөлдвөл бидний мэддэг бас нэг огторгоо тийм үү? Тасралтгүй пунктуудын огторгоо бол бас дахиад метрик болдго юм байна. Метрик огторгоо болдго юм байна гэсэн. Метрик огторгоо болдго юм. За ингээд 1-1 7 гэдэг энэ бас дахиад нэг жишээ ороод ирлээ шүү. За хамгийн сүүлдээ энэ discrete metric гэж. Discrete metric. За энийг сонирхолтой метрик гэдэг. Энэ бол маш их хөргөө хэрэглээтэй. Онцгой нэг метрик гэдэг. Өөрөлдвөл discrete metric огторгоо гэдэг нь яадаг юм бэ гэхээр дурын олонлог аваад зайг энэ дүрмээр тодорхойлдог. Энэ дүрмээр. Өөрөлдвөө dx бол нөгөө нэг тэг байх ёстой шүү дээ. dx чинь мэдээж тэг байх ёстой тийм үү? Энэ бол нэгдүгээрт нь өөрөлдвөл нөгөө тэгээс их баг гэдэг нөгөө тэг байх юм бол хоёр цэг давхцна гэдэг үднээс ингэ гараад ирчих. За харин ялгаатай байх x өөрөөр ялгаатай байх юм бол тэр хоёрын хоорондох цаг дандаа 1 гэж үзнэ гэж. Энэ discrete metric бол маш өргөн хэрэглээтэй, маш нэг онцгой жишээнүүд дээр аюул их олон орж ирдэг ийм метрик. Өөрөлдвөл яаж яах гэхээр ингэж штэ. Яагаад discrete metric? Discrete гэдэг нь бол тасралттай метрик гэсэн үг шүү тийм. Тасралттай метрик гэсэн үг. Тэгэхээр өөрөлдвөл энэ чинь юу гэсэн үг гэхээр одоо ямар нэг огторгууд дотор нэг цэг байлаа гэхэд энэ цэгээс бусад бүх цэг хүртэлх зайнууд яах нь нэгтэй тэнцвэх нь шүү дээ. Зөвхөн өөрлөгөө очих зайн тэг бусад бүх цэгүүд рүү очих зайн дандаа нэгтэй тэнцвэ байдаг. Ийм онцгой метрик байгаа байхгүй. Дахиад өөр нэг цэг авлаа энд. Тэгвэл энэ цэг бас л адилхан. Өөрлөгөө очих зайн тэг бусад бүх цэг рүү очих зайнууд нь нэгтэй тэнцвэ. Ингээд өөрөөр яаж нэгтэй ерөөсөө энэ метр дурын олонлог аваад
Одоо энэ дээр хүмүүсийн олонлогч байж болно тийм үү? Юуны ч олонлог байж болно. Дурын олонлогийг л метр өгтөргөө болгож чаддаг метр гайхамшигтай метр байхгүй. Ямар ч олонлог авсан. Хүмүүсийн олонлогийг авахд өөрлөг очих олонлог нь тэг бусад хүмүүстэй хоорондох зай нэг байна гэж ойлгочих юм бол бас метр өгтөргөө болчих нь шүү дээ. Дурын олонлогийг N-ээс итгэсэн мөн шүү дээ. Vitek N-ээс итгэсэн мөн шүү дээ. Дурын олонлог авахд тэрнийг метр өгтөргөө болгож чаддаг гайхамшигтай метр гин discrete метр гэдэг метр. За ингээд өөрөөр хэлбэл бид нэр 1-1-ээс 1-8 хүртэл энэ өгтөргөөнүүдийг юунуудыг ер нь ярьчлаа. За 2-ны баталгааг ярьсан тий. 2-ны баталгааг ярьсан. За discrete metric-ийг цаг юу болж чинь 6:35 үзсэн. За discrete metric хэдүүлээ баталж байна. Discrete metric. Discrete metric нь метрик болно гэж тийм үү? X дээр бол dx x нь тэг байдаг. Dx y нь 1 байдаг. X y нь ялгаатай гэдэгсэн. Ийм метрик тодорхойлно шүү дээ. За энэ нь юу болох нь? Метрик болно гэдгийг батлая. За m1 энэ шууд биелнэ. Өөрөлдвөл тэг 1 гэсэн 2 гутаг авч байгаа юм чинь 2 гутаг авч байгаа юм чинь дандаа яах вэ? Тэгээс их юм бол тэнцүү байна. m2 бас шууд биелнэ. Яагаад вэ? Тэг байдаг юу нь ерөөсө ганцхан. Өөрөөр өөртлөгөөл хүрэх зай нь тэгтэй тэнцүү учраас өөрөлдвөл dx y тэг гэдэг бол dxx гэсэн. dxx. Өөр бид нэр тэг болгодог юм дотор байхгүй. Тодорхойлолтын дотор байхгүй. Ерөөсөл тэг болно л гэвэл x нь x байна л x хоорондох зай тэг байна л гэж үзсэн. За x y-ийн хоорондох зай бол 1 байна. Ялгаатай бид. За m2 ингээд шууд биелж байна. m3 dx y тэнцүү dx байх хэвээр тийм үү? За энэ хоёр хоорондоо тэнцүү байх юм бол ойлгомжтой. x гэвэл dx тэнцүү те хоёулаа тэг байна. Ялгаатай байх юм бол бас адилхан нэгтэй тэнцүү. dx y нь 1 гэвэл dx ч гэсэн бас 1 байна. dx ч гэсэн бас 1 байна. Ийм учраас m3 бас биелнэ гэсэн. За m4. За dx y z нэмэх нь dzx гэж. Энийг батлах хэрэгтэй бид нэр. Энийг батлах хэрэгтэй. За хэрвээ за хоёр тохиолдол авч үзье. Нэгдүгээр тохиолдол нь dx y-ийн тэг буюу x y-ээр давхцсан тий x y-ээр давхцсан байна. Тэгэх юм бол юу гэсэн үг болох вэ гэхээр энэ урт талдаа тэг болчихно гэсэн. Тэгээс их за арт талдны чинь нөгөө 2-ыг үржих нь dzx болно гэсэн үг шүү дээ dzx. Тэгээ z нь x-тэйгээ давхцчихвэл тэг болно. Zx-ээр ялгаатай байвал 1 гарна. Тэгэхээр энэ биелж гин гэсэн үг тий. Биелнэ гэсэн. За хоёрдугаар тохиолдол нь dx y-ийн ялгаатай. Өөрөлдвөл энэ нэгтэй тэнцүү. X y-ийн ялгаатай нэгтэй тэнцүү. Тэгвэл урт талд нь 1 болно. Хойд талд нь юу болох вэ? dz нэмэх нь dzx гэсэн юм байна шүү дээ. За y-ээр ялгаатай. Тэгэхээр энэ хоёулаа нэгэн зэрэг тэг байж чадахгүй гэсэн үг байхгүй. Өөрөлдвөл z нь y-тэй давхцчих юм бол x-с ялгаатай болчихно. Z нь y болчвол x-с ялгаатай болчих. Тэгэхээр энэ 1 болчихно гэсэн. За z нь x бол y-гээс ялгаатай болчих учраас энэ 1 болчихно. Ингээд өөрөлдвөл зөрөөд 1 болчих. Эсвэл z хоёулангаас нь ялгаатай байж болно тийм үү? X-с ялгаатай y-гээс ялгаатай. Тэгэх юм бол энэ арын нийлбэр хэд болох вэ? 2 болчихно шүү дээ. Ингээд өөрөлдвөл 1 нь 2-оос баг гэдэг ингээд биелнэ. Ингээд өөрөлдвөл discrete metric бол метрик болно гэсэн. Discrete metric нь метрик болно гэж. За тэгээд энэ хэдэн бодлогууд байгаа. Бодлогуудыг сайхан ихлээд өгчээ. Тэгээд даалгавар өгөөд өнөөдрийн хичээлээ дуусгая. За өнөөдөр ингэж тийм үү? Одоо энэ бодлогуудыг та нар ингэх нь шүү. Хамгийн гол даалгавар чинь бол энэ 9. Өөрөлдвөл саяны бидний 1-1-ээс 1-8 хүртэл байлаа. Энэ дотроос бид нар 2-ыг нь баталсан. Биш 3-ыг нь баталсан уу? 3-ыг нь баталсан тий. 3-ыг нь баталсан. За 3-ыг нь баталсан гэхээр үлдсэн 5-ын та нар яах вэ? Батлах хэрэгтэй байна. Үлдсэн 5-ын та нар метрик гэдгийг батлах хэрэгтэй гэсэн. За тэгээд за нэгдүгээр нь бол irreal line нь metric space болно. За энэ бол бид нэр баталсан. Энэ хэрэггүй. Өөрөлдвөл бодит тооншлууд оноо нь юу болно гэж. За хоёрдугаар бодлого юу гэж нэгтэй dx y-ийг x-с 1-ийн квадрат гэдээ авчих юм бол бодиттой олонлог дээр гэж байна. Бодиттой r дээр гэсэн.
Энэ нь метрик болж чадах уу гэж. Метрик болж чадах уу. За метрик болж чадах уу гэхээр чи энэ дээр мэдээж юу байна гэхээр нэг M1, M2, M3 бол шууд биелнэ. Одоо M4 дээр л асуудал үүснэ гэсэн. M4 дээр харин энэ нөгөө нэг гурвалжны тэнцэтгэл шиг байна. Биелэхгүй гэдэг асуудалтай. За тэрнийг шалгах нь. За 3 дугаарт нь за мөн энэ ингэж тодорхойлсон юу бол бодиттой онцлогон дээр метрик болохыг харуулж байна. Язгуурдаар x-1 биднэрт бол x-1-ийн модуль гэдгийг бид нэ харуулсан байна шүү дээ. x-1-ийн модулаар авах юм бол шууд метрик хөтөлбөр болно гэдгийг харуулсан. Тэгвэл энэ дээрээс язгуур авах юм бол метрик болох юм уу юу? За тэрийг бас шалгаж байна. За дөрөвдүгээрт нь за энийг сонирхолтой бодлого байна. Энэ юу гэхээр юу вэ гэхээр x байна шүү дээ. Тийм үү? Хоёр зэгтэй, хоёрхан зэгтэй. X нэрээс хоёрхан зэгтэй болно л. x1 за x y гэжтэй. x y гэсэн. Ийм хоёрхан зэгтэй. За тэгвэл энэ дээр тодорхойлж болох бүх метрикийг ол гэж. Тодорхойлж болох бүх метрикийг ол гэсэн байна. Тодорхойлж болох бүх метрикийг ол гэж. За тэгээд бидний яадаг нөгөө юу байна тийм үү? Дискрет метрик бол мэдээж автомат нэг нь байж байгаа. Өөр метрик байна уу байхгүй тийм. Өөр метрик байна уу байхгүй. За тэрийг үзэх нь 5 4 дээр. За 5 дээр болох дээр d метрик гэж өгсөн байна. d нь x дээрх метрик. За тэгвэл бүх тийм k тоонуудыг ол гэж байна. Determine all constants k. За such that ямар байх вэ? Ямар k-нуудыг олох юм бэ гэхээр kd нөгөө d k-гаар үржүүлчих чинь тийм үү? dx y k гэсэн нөхцөлтөөр үржүүлчих чинь. За d дээр k-г нэмчихэж байна. Тэгвэл тэр нь метрик болдог байх. Бүх k тоонуудыг олоо гэсэн. Бүх k тоонуудыг олоо гэж. За 6 энэ нөгөө юутай бидний доотлын нөгөө 9-тэл дахиад авах гэцаад байна. Юу гэхдээ нөгөө 1-1-ээс 1-6 нь гурвалжны тэнцэтгэл шиг хангана гэдгийг харууллаа. Тэгэхээр бид энэ эсрэг хийхэд бол угаасаа гурвалжны тэнцэтгэл шиг мэдээ шалгаж л таарна шүү дээ, тийм үү? За тэгэхээр энэ бол энэ лүг агуулгдчихж байгаа гэсэн. Нэгийг эсрэг орчиж байгаа гэсэн. За За 7 нь болох дээр ингэж байна. Эл хязгааргүй бид нар нөгөө зааглагдсан тоон дараалал докторгүй байсан тийм үү? Зааглагдсан тоон дараалал доктор. Тэрэн дотроос А гэдэг дид докторгүй. Дид докторгооны үгтэр ерөөсөө гişүүд нь юу гэхээр тгээс болгон нэгээс тогтдог. Тэг бол нэгээс тогтдог. Одоо нөгөө x гэл нэг юм авахд артаард нь дандаа тэг нэг л байна шүү дээ. Өөр тав байхгүй гэсэн. Тэг 1 2 л байдаг тийм. Тэгэл 1 эсвэл тэг байдаг. Ийм тоон дараалал доктор. Тэгвэл нөгөө юу болох вэ гэж тийм. Induced метрик буюу нөгөө бидний дөрөв чинь нөгөө L хязгааруудыг тодорхойлсон supremum метрик маань энэ А дээр юу болж орж ирэх юм бэ? А дээр юу байх юм бэ гэсэн. А дээр юу байх юм бэ? За тэгэхээр бараг л юу л байна л да. Нөгөө discrete метрик гэсэн гарч ирэх гээд ах шүү. Та тэрийг шалгаарай тий. Өөрөөр discrete метрик л болох гээд ах шүү. За тэрнийг үзчихээр. За 8 дугаар бодлого нь болох дээр за энэ ч 1-1-ээс 1-7 гэж өгч байгаа лээ. 1-1-ээс 1-7. Үгүй л юу н алдсан баг. Энэ зүгээр 1-1-7 гэж энэ юун дээр тасралтгүй функцуудын окторгоо дээр юм байна. Тасралтгүй функцуудын окторгоо дээр 1-1-7 гэх тасралтгүй функцуудын окторгоо дээр нэг батлаа гэж. Өөрөлдвөл энийг метрик болохыг батлаа гэж интеграл авсан байна тий. X-тээс y-тэй тэр нь бол энийг юг интеграл авсан байна. Тэр нь метрик болно гэдэг. За би нөгөө юуг нандуураад ирсэн биш хүмүүсээ. Дугаар нандуураад ирсэн биш. Эн чинь бол 1-1-8 гэсэн ганцхан юм биш үү? 1-1-8 гэдэг ганц л бодлого байсан байна. Эн чинь бол 1-1-6 гэсэн бас ганц л бодлого байсан биш үү? 1-1-1 гэдэг эн чинь тус-тустай бодлогод байсан юм биш үү? Тэгэхээр энэ чинь бол 1-1-8 гэдэг ганцхан юм биш үү? За тэгэхээр бид нөгөө 1-1-6 гурвалжны тэнцвэрийг харуулаа гэдэг нь бидний 1-1-6-ыг баг хийцсэн билүүгүй лөө? Тэг хийцсэн шүү дээ. 1-1-6 гэдэг нь бид нар хийцсэн юм биш үү? Энэ нөгөө супремумта L хязгаарыг өгөх тий хийцсэн. Энийг бол хийцсэн юм байна. Бид нар хийцсэн юм биш. За 1-1-8-ыг бол бассаа хийцсэн тий. Дискретийг хийцсэн. Энийг бас хийцсэн юм байна.
За тэгэхээр энэ бодлогууд ч цөөрөл байна. Улмал цөөрөл биш. За 8-ыг хийчлээ. За тэгээд за эднэрийг орхий. Артлын нэг 7 бодлого 6 бодлогыг орхичээ. Бодлого нарай ихтэй даалгавар ихтэй гэх шиг тийм ээ. За энэ 6 бодлого орхичээ. Тэгээд өөрөөр бол яах гэж нэгтэр саяны миний тайлбарлсан бодлогууд дотроос энэ одоо энэ артлын проблемс гэдэг дотроос бид нэр энийг хаслаа. Нэг хийцэн тийм үү? Энийг хийцэн. Нэг 6 хийцэн, нэг 9-ийг хийцэн. 9-ийг хийцэн, 1 6 9-ийг хийцэн. Гэхдээ чинь 9-өөс 6-ыг хасаад идэв. 9-өөс 3-ыг хасаад 6 бодлого л шүү дээ. 9-өөс 6 бодлого тийм. Энэ 6 бодлогыг хийх нь шүү дээ. Энэ 6-ыг л хийх гэсэн. За одоо олон юм хэлэхгүй. Энэ 6-гаа сайн хийгээд ойлгоцсон багт. Энэ бол метр гогтургын тухай эхний ойлголт. Авнаа л гэсэн үг. Авнаа л гэсэн. За. За тэгээд юу вэ? Одоо тэгээд ерөнхийдөө өнөөдөр бол бид нар гол зорилго бол метр гогтургуу гэдэг юм. Тэгээ метр гогтургуун юу 3 4 аксиом тий. Тэр 4 аксиомын тухай ойлголтыг авах байсан. За тэгээд аксиомын тухай ойлголтуудаа ярьчлаа. За нэг 3 жишээ метр гогтургуун жишээ харууллаа. За тэгээд одоо дахиад та нар сая нэг хэдэн бодлого үлдлээ шүү тийм үү? 6 бодлого үлдлээ. За тэр 6 бодлогоо сайхан бодоод дараагийн 7 хоногт тэр 6 бодлогоо хийгээд өрөөд ирэхэд хэдүүлээ метр гогтургуун үнцэн ойлголтууд авчнаа. За тэгээд би хэлсэн тий эхний 2 7 хоног бол яг ийм байдлаар яваад дараагийн 3 дахь 7 хоногоос эхлүүлээд нөгөө бодлогуудаа одоо нэг нэгээр ярьж эхэлнэ гэсэн үг шүү тий. Даалгавруудаа нэг нэгээрээ бодсон бодолтой скрин шеэр хийж байгаа сайхан ярьчин тийм үү. Гараараа бичснийг оруулдаг юм уу? Эсвэл зургаар шууд харуулдаг юм уу тий. Тэгж байгаа цагаан тайлбарлаа ярьчих болно. За тэгэхээр эхний 2 7 хоног бол энэ зарчмаар яваад 3 дахь 7 хоногоос өөрсдөө нэг нэгээрээ би нэг нэгээр даалгавар явуулчихна. Нэг цохоод явуулчихна. Өмнөх 7 хоногт нь за дараагийн 7 хоногт энэ нөхөр ишүү энэ шүү гэд яриа явуулчих. Тэгэхээр иймэрхүү байдлаар явагдана. За. За хичээлтэй холбоотой хэлэх асуух юу байна? 6 хүн байсан нэг хүн ирээгүй байна тий. Хин энэ давгах хичээлдээ бас нэг хүн ирээгүй байсан баг шүү дээ. Ирээгүй гэсэн чинь тэр хин ирээгүй байсан. Намаа эрдэн даваа жаргал нөгөө 3 нэрүүдээ хэлдэг. Болор чимэг. Болор чимэг, аз жаргал. Ингэнэ. Ямсураа. За тэгэхээр тэрөөсөө 6 хан бодлого шүү. 7 хоногийн хугацаанд 6 хан бодлого шүү дээ хүмүүсээ. Хийгээд ирээрээ болно тий. Тэгдүүлээ сан дараагийн 7 хоногт бодлогуудаас ярилцж яагаад тэгээд дараагийн жишээ рүү орно. Тэр нөгөө би 2 пайд оруулсан байгаа. Дараагийн пайд нь болох тэр метр гогтургуйн өөр жишээнүүд гэсэн байгаа. Тэгээ өөр жишээнүүд гэдэг нь нөгөө жишээнүүд нь илүү хүндрээд явна гэсэн. Тийм учраас нөгөө эхний юунуудыгаа сайн ойлгочих юм бол дараагийн ярих юмуд маань биднэрт илүү амарл болно гэсэн үг шүү дээ. Тэгээ дараа нь бол энэ 6 бодлогоо хэдүүлээ сайн ярилцж хагаад дараагийн юунууд руу орох. За тэгээд юунууд яагаад гэх тий. Өөр асуух юм байна уу? За асуух юм байхгүй бол ингээд дуусгая тийм ээ. Өнөөдөртөө ингээд дуусгачих. Энэ нэг их оройн цагаар тавьчихсан юм билээ. Тэгэхээр бас их орой оролдоод инкэнэн ядарна бас төгтөл юм шиг байна. Тэгэхээр хэдүүлээ лекцээ бол багш нь орчин. Тэгээд автаадны хэдүүлээ семинараа бол нэг хүн ярьдаг зарчим руу 2-7 хоногийн дараа нь шилжээд нэгэн сайхан бодолтуудаа яриад тэрийг харж ярилцаад тэгээд дуусгадаг зарчмаар семинараа бол тэгээ явчих гэж бодож байгаа. За тэгээд юунуудыг бол нөгөө энэ бодлогын номнуудыг болохоор би нэг 7 хоногийн өмнө өгөөд байна. Тэгэхээр одоо дараагийн 7 хоногийг бас оруулсан байгаа шүү дээ. Тийм учраас хэрвээ боломжтой бол тэднийг татаж аваад яг уншаад нэг халтсан байгаараа тий. Халтсан байгаараа. Үгнүүд нь бол тийм хүн биш үгнүүд. Сая би бас нэлээд олон үгнүүд яар тайлбарсан. Бичээгээ эргэлж сайн үзээрэй. Тэгэхээр ингээд гайгүй уншихад бол хайцсангүй боломжтой гэж бодож байна. За скрин шеэр зогсоо. За тэгвэл ингээд дуусах удаа бүгд тий. За багш. Баярлалаа сайхан амарцгаараа. Баярлалаа багш сайхан. За баярлалаа. Баярлалаа.